За өнөөдрийн маань одоо Mongolian Researcher группээс зохион байгуулдаг ээлжидэх лайваар маань доктор Загарчсан Хүрлээтрийн Загарчсан доктор оролцож байна. За Загарчсан доктор маань бол надтай ижилхэн шүтээсийн мэдээлэл ба технологийн сургуулийг төгссөн байгаа. За төгсөөд сургуультай багшилж агаад Чамбук их сургуульд үндэсний Чамбук их сургуулиуд Солонгосын сургууль доктор 2015 онд хамгаалсан байна. За 15 оноос хойш Чамбук их сургуультай 2 жил постдок хийсэн байгаа. За сургуультай бас ирээд 2 жил ажилласан байгаа. За тэг хамгийн сүүлд 2019-с 21 оны хооронд Хоккайдогийн их сургуульд шинэ электроникийн шинжилгээ ухааны судалгааны одоо институтэд 2 жил бас постдок хийгээд ирсэн байж байгаа. Ийм хүн байгаа. За тэгээд мэдээлэл ба технологийн сургуульд одоо ахлах багшаар ажиллаж байгаа. За ингээд зочин одоо доктор Загарчсан танд баярлалаа. За ингээд одоо эхлэнэ өнөөдрийн ихтгэлийн маань одоо нэр нь бол нэр маань болохоор мэдээлэл инновацийн төвийг байгуулах, Монгол байгуулах гэсэн сэдвтэй байгаа. За тэгээд доктор Загарчсан одоо ихтгэлээ эхлэнэ гэж үрье. За баярлалаа. Өгч жаргал танилцуулсанд. За тэгээд энэ слайд дээр би нэг байшингийн зураг тавьсан байгаа. За энэ ямар түүхтэй байшин бэ гэж тавьсан тийм. За би энд нөгөө нэг Mongolian Researchers гэдэг олон судлаач тал бүрийн хүмүүс орчихсон байгаа учраас жоохон мэдээлэл боны технологийн сургуульд ажилладаг одоо багшийн хувьд бас мэдээлэл өгьгээд тэгээд та нараас энэ асуултыг энэ слайд дээр тавьчихсан байна. Энэ ямар төвтэй байшин бэ гэж. Энэ байшин гоо. Аха. Ер нь бол маш олон харж ирсэн. Бүхэн өргөний ажилд байдаг. Одоо янз бүрийн нөгөө ресторан, хүнсний дэлгүүр төр байгуулад байрлуулад байгаа байшин шүү дээ. За энэ жил бол одоо Монгол улсад маш олон салбарууд үүсэж байгуулагдсан түүхэн 100 жилийнхаа ойг тэмдэглээд байгаа шүү дээ. За үүний нэг нь бол одоо бас манай харилцаа холбооны салбарын 100 жил байгаа. За энэ байшин яг зөв тань мэддэг хүмүүс ч байгаа. За энэ бол 1913 онд нөгөө Монгол улсын анхны ерөнхий сайд Нансен Шүрэн Оросын холбооны улс одооны нэрээр те Орос улсад айлчилж үед нь бол 25 хэрэглэгчтэй радио холбооны системийг бол бэлгэлсэн байдаг. За тэрийг анх 14 онд байрлуулж байсан анхны одоо холбооны байшин бол энэ байшин байгаа. 1913 онд баригдсан байшин байна. За тэгээд энд бол анхны холбоо одоо цөөн тооны одоо 25 хэрэглэгчтэй байж байгаа. Сүүлдээ тэгээд хэрэглэгчийн тоо бол 40, 60, 100 болоо. Тэгээд сүүлдээ бол одоогийн цахилгаан холбоо байрлаж байгаа байшин руу нүүж орсон байдаг. За тэгэхээр энэ бол их түүхтэй Монголын хамгийн анхны холбоо байрлаж ирсэн байшин байх нэ. За тэгээд яагаад энэ юу ярьсан бэ гэвэл энэ жил бол энэ харилцаа холбооны 100 жилийн болоод тэр цахим үндэстэн 100 гээд эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн 6 сард энэ оны 6 сард зохион байгуулсан. За тэр хурлын үеэр би бэлтэж байсан ихтгэлээ өнөөдөр ярина. За ихтгэлийн маань мэдээлэл холбооны технологи инновацийн кластер байгуулах нь гэдэг. За эхлээд та бүхэндээ инновацийн кластер гэж юу вэ гэдгийг бол энд дэлгэцэн дээр юу гэдэг вэ? Зааж уучлаарай. За энэ үйлчлэг. Кластер гэж ойлголтыг бол энэ маш өргөн хэмжээтэй хүрээг хамарсан ойлголт. За энийг бол одоо энэ Альфред Маршаллын аж үйлдвэрийн дүүрэг гээд 1890 онд
гаргасан ойлголтоос эхлээд 1990-ад оны үед энэ Харвардын их сургуулийн Майкл Портерийн өрсөлдөөний давуу тал дээр үндснүүдийн өрсөлдөөний давуу тал гэдэг энэ ном хүртэлх одоо маш өргөн хүрээг бол хамарсан ойлголт байдаг. За тэгээд энэ кластер гэдгийг бол олон янзаар тодорхойлж байгаа. За тэгээд энд бол үндсэн одоо нэг тодорхойлт нь бол экспортын чадварыг нэмэгдүүлж хөгжлийг хурцгах гол арга хэрэгсэл. За тэгээд инновацийн систем, аж үйлдвэрийн дүүрэг, аж үйлдвэрийн бүс, инновацийн сүлжээ, инновацийн орчин гэх мэтлэн маш олон ойлголтуудыг бүгдөө нэг кластер гэдгэнд хамааруулж авч үздэг болсон. За тухайлбал одоо энэ Rudd нарын энэ судлаачид 2014 онд ялгаатай шин чанар бүхий одоо 6 төрлийн кластер байгааг бол тогтоосон байгаа. За тэгээд энд нэг юуны тодорхойлт нь бол байна. За энд бол орон зайн хувь заавал төвлөрсөн биш компаниуд, за мэдлэг бий болгогчдод, за тэдгээрийн хоорондын харилцааг хангах байгууллагууд, засгийн газрын агентлагуудыг багтаасан тусгаалсан байгууллага гэж одоо хамгийн одоо ихээр одоо иш татагдаж авагддаг одоо юу инновацийн тодорхойлт бол энд байна. За тэгэхээр хөгжлийн төлөвлөгөө үндэсний болон бүсийн шинжлэх ухааны технологийн бодлоготой нэгт холбоотой байдгаараа бол энэ олон кластерын ойлголтууд нь бол нийтлэг байдаг. За тэгээд үндсэн одоо кластерын үндсэн зорилго нь бол инновац байдаг. За дэлхийн оюуны өвчин байгууллагын 2020 оны тайлан дээр одоо дэлхийн хамгийн олон оюуны өмч авсан, судалгааны ажил хэвлүүлсэн шинжлэх ухааны технологийн тэргүүлэх одоо 5 кластерын 4 нь мэдээлэл холбооны салбарт харьяалагддаг. За энэ 4 нь бол энэ захим холбооны салбар, за мөн компьютерийн технологийн салбарт нэг кластер бол ингэж харьяалагдж байгаа. За мөн хэвлэгдсэн шинжлэх ухааны бүтээлийн тоогоороо эхний одоо 5 кластерын нэг нь бол одоо инженерийн шинжлэх ухааны кластер байгаа. За үндсэн кластерууд, кластерууд нь химийн салбарын 3, физикийн 1 кластер бол энд харьяалагдж байна. За Монгол улс одоо дэлхийн 131 орноос кластер хөгжлийн үзүүлэлтээр бол 115 орж байгаа. За тэгээд мэдлэг шингээхэд гадны шууд хөрөнгө оруулалтын үзүүлэлтээр бол 131 орноос 130-д явж байгаа. За мэдлэгийн нэвчлэл буюу мэдлэгийг академик хүчнээс одоо нийгэмд гаргах үзүүлэлтээр 124-р байруудыг одоо тус эзэлж байгаа. За тэгэхээр энэ тайлангаас үзэхэд бол одоо Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ гэдгийг нь бол одоо эндээс харагдаж байгаа гэсэн үг. За тэгээд миний энэ илтгэлийн зорилго бол мэдээлэл боны технологийн инновацийн кластерыг төлөвлөн одоо хэрэгжүүлэх асуудалд анхаарал хандуулах, за уриалах, тус нэмэр санаа өгөх зорилготой юм хийсэн байгаа. За тэгээд энэний агуулга нь бол Монгол улсын инновацийн хөгжил ямар түвшинд байна вэ? Мэдээлэл боны технологийн амжилттай хэрэгжсэн кластерын олон улсын ямар жишээ байна вэ? За кластерыг дэмжих улсын бодлого байгаа юу? За мэдээлэл боны технологийн инновацийн кластер байгуулахад ямар байдлаар хэрэгжүүлэх нь зөв вэ? За ийм кластерыг байгуулахад тулгамдж байгаа ямар асуудал, тэгээд шийдлүүд байгаа юм бэ гэдгийг ярина. За ер нь инновацийн тухай хууль бол 2012 онд батлагдаж гарснаас хойш бол энэ инновацийн талаар одоо хүртэл нэлийн үндсэн одоо гарсан одоо бодлогын баримт бичгүүд нь бол энд харагдаж байна. За энэ болгоныг би дэлгэрэнгүй ярихгүй инновацийн тухай хуулиуд хэд хэдэн удаа өөрчлөлт шинжилт хийгдээд явагдаж байгаа. Одоо дахиад бас өөр шинжилт хийх талаар бас судалгааны ажлууд дээр явагдаж байгаа юм лээ. За тэгээд энэ дотроос инновацийн одоо зэрэглэлээр нь дэлхийн улсуудыг харьцуулж үздэг одоо үнэлгээний хэд хэдэн гол бол индексүүд байдаг.
За тэрийг бол энэ үзүүлсэн байна. Зурагт энэ хүснэгтэнд. За энэ эхнийх нь бол энэ дэлхийн инновацийн индекс гэдэг. За энэ дээр бол одоо нийт 131 улсаас бол Монгол улсын зэрэгт 58-д орж байгаа. За энэ дандаа 2020 оны юунууд шүү. Индекс энэ үзүүлэлтүүдээр навсан байна. За Швейцар бол одоо төрүүлсэн байх юм. Нэгдүгээр тэргүүлэгч болсон байна. За хоёр дахь одоо үзүүлэлт нь бол дэлхийн Entrepreneur Index гэдэг. За энэ дэлхийн 116 улс ордог энэ үзүүлэлтэнд Монгол улсын юм мэдээлэл байхгүй. За энэ IT югээс гаргадаг мэдээлэл технологийн хөгжлийн индекс гэж байдаг. За энэ 176 улсаас за 2017 онд бол 91 орж исэн байна. За дараагийн нэг индекс нь дэлхийн стартап индекс гэдэг байна. За энэ 100 улсаас Монгол улс бол 93-т орж байна. За Bloomberg-ийн инновацийн индекс гэж байдаг. За энд бол одоо энэ дэлхийдээр 60 улс энэ индекст үзүүлэлтээ хэвлэл гаргадгаас бол Монгол улсад бол энд мэдээлэл байхгүй байгаа. За тэгээд энэ хүснэгтэнд бол энэ саяны инновацийн зэрэглэл тогтоодог энэ индексийг гаргадаг үнэлгээний одоо байгууллагууд нь бол энд бас харагдаж байна. За энэ дотроос би энэ сүүлийн Bloomberg-ийн инновацийн индекс гэдэг юм жоохон дэлгэрүүлж авч үзье. За Bloomberg-ийн инновацийн индекс бол энэ Азиас бол 3 улс байна. За нэгдүгürt нь бол энэ Өмнөд Солонгос, за 6-ад Сингапур, за 9-т бол Япон бол байна. Эхний 10 байрны 3 улс нь Азийн улс байна тийм. За Хятад маань 16-ад орж байна. За Монгол улсын бол мэдээлэл энд байхгүй байна. За тэгээд энэ ер нь энэ эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага гэдэг дэлхийн одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 42.8% нь одоо ангаараа за энэ 2017 оны үзүүлэлт шүү. Одоо бүрдүүлдэг одоо дэлхийн өндөр хөгжсөн улсууд байдаг. За энэ Organization for Economic Cooperation and Development гэдэг. За энэ улсууд бол ерөнхийдөө бол энэ юуны дэлхийн эдийн засгийг үзүүлэх нөлөө түүнийгээ дагаад бол технологийн хөгжилт бол бас голлох байр суурийг эзэлдэг улсууд байдаг. За энэ улсуудаас бол одоо дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ одоо судалгаа шинжилгээнд хэдэн хувийн зарцуулт юм бэ гэдэг энэ хүснэгтийг ерөнхийдөө энэ графикаар энд үзүүлсэн байна. За эндээс харахад бол за Өмнөд Солонгос улс байна те 429%. За Израиль, Япон, Финлянд, Швед гэдэг энэ ихний хэдэн байруудыг бол энд эзэлж байна. За тэгээд энд бол дотоодын нийт бүтээгдэхүүнээс судалгаа шинжилгээнд зарцуулж байгаа мөнгөний хувь нь бол ихтэй тэнхлэгтний харагдаж байна. За тэгээд энд босоо тэнхлэгт нь болохоор 1 сая хүнд оногдох судлаачдын тоо гэдэг юмар энэ харьцуулсан байна. За эндээс үзэх юм бол за саяны энэ графикт үзүүлсний дагуу бол одоо энэ Өмнөд Солонгос улс маань 429. За тэгээд судлаачдынхаа тоогоор одоо 1 сая хүнд одоо 5,000 гаруй хүн байна. Тэгэхээр энэ зургаас бид нар юу харж болох вэ гэвэл дэлхийн одоо энэ өндөр хөгжилтэй орнууд бол дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ маш өндөр хувийг судалгаа шинжилгээнд зарцуулж байна. За мөн бол 1 сая хүнд оногдох судлаачдын тоо бол бас их өндөр байх юм тийм. За тэгээд энэ дотор байгаа улсуудаас төлөө энэ Өмнөд Солонгос, Израиль гэдэг хоёр улсыг
тухайлан авч үзье. За энэ график бол одоо их сурвалжны энд та нар энийг дэлгэрүүлээд харж болно. За энэ эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгуул байдаг бүрэлдэхүүн улсуудын бол багтаажийн гаргасан ийм тайлбар мэдээллүүд бол байдаг. За энэ дотроос бол бид нар энэ хамгийн өндөр одоо R&D дотоодын нийт бүтээгдэхүүнээ зарж байгаа энэ хоёр улсаас авч үзье. За эхний улс бол энэ бүгд найрамдах Солонгос улс байна. За энэ Солонгос улсын ерөнхийдөө энэ амжилттай хэрэгжсэн кластерын жишээ бол энэ Daidoc Innopolis гэдэг байгаа. За 1970-аад онд бол энэ байгуулагдсан. За анхны одоо үйлдвэрлэлийн гол одоо хөгжил нь бол гам болон петрохимийн үйлдвэрлэлүүд бол байсан. За тэгээд 90-ад онд бол хагас дамжуулагч электроникийн салбар руу бол орсноор бол өсрөнгүй өндөр хөгжсөн байгаа. За тэгээд одоо 2020-ад онд одоо энэ за 2010-ад онд гэсэн юм тийм. Ерөөсөө үндсэн одоо аж үйлдвэрийн салбар нь бол мэдээллийн технологийн convergence, software, програм хангамж, за тэгээд контент гэдэг бол одоо үндсэн аж үйлдвэрийн авч явж байгаа хэсгийг болж байна. За 20-ад онд бол энэ GDP гэвэл нэг 40 мянган Америк долларт хүрнэ гэсэн төлөвлөгөөтэйгээр бол байна. За тэгээд энэ Daidoc Innopolis бол Солонгосын одоо хэд улсын бол хэд хэдэн мууж болгоод тэр мужуудаа бол тусгайлан одоо тодорхой аж үйлдвэрүүдийг бол хөгжүүлсэн байгаа. За тэр болгоныгаа бол базаад энэ Daidoc Innopolis бол энэ маш том одоо амжилттай хэрэгжсэн кластер байгаа. За дараагийнхан улс бол энэ Израиль байна. За энэ ерөнхийдөө энэ графикийн зурагт бол Израилийн инновацийн системийн ерөнхий бүдүүрч зураг байна. За энэ Израилийн инновацийн систем бол Америк нэгдсэн улсад маш ихт ажилладаг байгаа. За эндээс ингээд харах юм бол ерөөсөө энэ Office of the Chief Scientist гэдэг энэ офис бол шууд одоо Америк нэгдсэн улсын департаментийн худалдааны департаментийн одоо NIST гэдэг тийм National Institute of Standards and Technology энэтэй бол одоо шууд хамааралтай буюу одоо энэтэй бол нэг хэсэг нь болж ажилладаг. Энэ дотроо бол одоо яг үндсэн одоо энэ офис нь бол энэ Израилийн инновацийн систем бол өдөртөж явдаг байгаа. За та нарын инновацийн Израилийн инновацийн энэ төрийн байгууллагын талаарх мэдээллийг бол энэ доотлын гарч байгаа юмнаас дэлгэрүүлээд бол харж болно. За тэгээд энэ өгснөгтөнд бол саяны ярьсан одоо Израиль бүгд найрамдах Солонгос улсуудын кластеруудын одоо харьцуул гэх юм уу да үндсэн одоо үзүүлэлтүүд бол энд үзүүлсэн байна те. За Израилийн хувьд одоо Silicon Valley гэдэг маань яг Израиль төр еврей хэлээр бол хүндээ гэсэн үг. Яг л захиурын хүндээ гэдэг бол Silicon Valley юм шүү дээ. Одоо Silicon Valley Америкийн Silicon хүндийн дараа орох одоо томоохон одоо инновацийг явуулдаг. Тэр дундаа бол одоо стартап гарааны бизнесийг одоо гол хөгжүүлж гаргадаг. За тэгээд Израиль улсыг бол одоо гэдэг стартап үндэстэн гэж нэрлэхэд нь одоо гол үүрэг гүйцэтгэсэн одоо кластер нь бол энэ Silicon Valley байгаа. 1961 онд байгуулагдсан. За тэгээд нутаг дэвсгэрийн хувьд одоо жижиг улс учраас бол энэ улсаараа бол одоо нэг том кластер буюу за байршил талбай хэмжээ бол одоо 6000 км2-аас
талбайтай байх нь. За тэгээд энэ мэдээж энэ кластерууд бол тодорхой одоо байгууллагуудыг тулгуурлаж хөгжсөн байдаг. За энэ нь бол энэ ECI Telecom, Aileron Electronics гэх мэтэн дээр хөгжсөн. За 2019 оны байдлаар энэ патентын тоо байна. За энэ гарааны стартап компаниудын тоо байна. За энд ажиллаж байгаа одоо ажилчдын тоо бол одоо өндөр технологийн бол одоо 300 мянган ажилтнтай. За тэгээд энэ кластертаа бол энэ 20 мянга. За тэгээд энэ Израилийн энэ кластерын одоо инновацийн гол салбарууд нь бол мэдээлэл холбооны технологи, ICT гэх програм хангамж, өгөгдлийн холбоо, цахилгаан оптик, техник хангамжийн дизайн, интернет. За тэгээд хөдөө аж ахуйн одоо дэлхийн одоо тэргүүлэгч болсон Израиль байна. За тэгээд энэ ерөөсөө энэ амжилтанд хүргэсэн нөхцлүүд нь бол Израилийн хувьд одоо зөвлөл социалист бүгд найрамд Оросын холбооны улс бол задарсан тийм 90-ад онд. За тэр үед бол одоо энэ Израилийн Яцма програм гэдэг гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эх орн руугаа татах ийм бодлогыг бол гаргасан. За түүний үр дүнд бол одоо яг өндөр одоо бэлтгэгдсэн одоо шинжлэх ухааны одоо гол одоо хөгжил ажиллах хүч нь бол Оросын холбооны улсаас бол очсон байдаг. За тэгээд тэрэн дээр засгийн газар зөв бодлого хэрэгжүүлсэн. За тэгээд одоо энэ засгийн газрын 2000-аад онд хийсэн реформууд за тэгээд инновацлыг санаа бүтээгдэхүүн бол яг үндсэн одоо амжилтанд хүрсэн нөхцлүүд байна. За Израилийн стартап nation, стартап үндэстэй гэж нэрлэж байна. За Солонгос улсын энэ Daidok Innopolis бол 1973 онд төлөвлөстэй 73 онд байгуулагдсан. За үндсэн одоо тулгуурлал үйл ажиллагаа явуулдаг хот нь бол одоо Тэжон хот байгаа. За энэ Тэжон хотод одоо 70.4 км квадрат талбай хамарсан. За Daidok шинжлэх ухааны одоо парк дээр тулгуурлаж байгуулагдсан. За энэ 2016 онд одоо патентын тоо 110,973. Жилд бол ойролцоогоор 7,000 гаруй патентыг бол энэ Daidok Innopolis гаргадаг байх нь. За 2010 оны за энэ учраас хуучин тоон юуг нь олоогүй юм байна. За гарааны компани бол 10 онд 1979 тийм. За энэ 2016 оны байдлаар бол 15 мянган PhD доктор ажилтнтай тийм. За тэгээд Innopolis 100 нийтдээ одоо 178 270 одоо ажилтдаг. Энэ кластерт одоо хамаардаг байх нь. За инновацийн гол одоо салбарууд нь бол мэдээлэл холбооны технологи, хагас дамжуулагч, за мэдээллийн технологийн конвергент технологиуд, за био ангаах ухаан, нано конверженс, за тэгээд өндөр найруулагчтай машин техник бол одоо гол салбарууд. За энэ амжилтанд хүргэсэн нөхцлүүд нь бол ерөөсөө энэ Пак Чун Хигийн 5 жилийн төлөвлөгөөт ажлууд хийгдсэн. А тэгээд энэ дээр бол Пак Чун Хигийн төлөвлөгөөний дагуу бол энэ KIST гэдэг Korean Institute for Science and Technology, KIST гэдэг Korean Advanced Institute for Science and Technology. За эдрийг бол байгуулсан. За тэгээд судалгаа хөгжүүлэлтийг бол одоо үндсэн одоо энэ томоохон компаниуд нь бол иргэдээ авч явсан. Энд LG, Lotto, Samsung, Hyundai гэх мэт одоо том компаниуд энэ кластерын хөгжилт бол гол үгийг бол гүйцэтгэсэн байгаа. За тэгээд энд одоо бусад одоо юу нэг саяны одоо дурдсан одоо Солонгос болон бусад Америк, Тайван, Япон, Швед, Францын одоо энэ инновацийн кластеруудын хизээнээс эхэлсэн одоо ямар талбай хамаардгүй за одоо ямар одоо хэн байгуулсан бэ? Засгийн газар юм уу, хувийн хвшлэн байгуулсан юм уу тий. За гол одоо хөдөлгөөх хүч нь юу юм бэ? Уучлаарай энэ англи дээр ингээд тавьчихсан байна. За эндээс ингээд харах юм бол ерөөсөө одоо за энэ Америкийн одоо Silicon Valley бол 1950-ад онд байгуулагдсан байна тий.
За түүнээс хойш бол ер нь яг энэ үндсэн одоо энэ нөгөө нэг эдийн засгийн хамтын ажиллагаатай орнуудын одоо гол одоо дэлхийд авч явж байгаа гол одоо кластеруудын жишээ бол энэ л дээ. За 70-аад онд байгуулагдсан кластеруудын хамрах одоо талбай хэмжээ бол харилцаа адилгүй байна. За эндээс бас нэг гол харах юм бол за Америкийн нэгдсэн улсын одоо их сургууль буюу Стэнфорд дээр тулгуурласан захиурын эндээс бусд нь бол дандаа засгийн газрын оролцоотойгоор байгуулагдсан. За энэ Солонгосын Дайдо, Тайваны Шинчүү, за Японы Цукуба, Шведийн Киста, Францын София Антиполис гэх засгийн газар одоо кластеруудыг байгуулсан байна. За тэгээд энэ ер нь энэ кластеруудыг ингээд аваад үзэх юм бол амжилтанд хүргэсэн. Өөрөөр хэлбэл кластеруудыг амжилттай хөгжих болсон гол хүчин зүйлс гэдэгтэй. За нэгдүгээрт нь засгийн газрын оролцоо чухал юм байна. За хоёрдугаарт нь бол энэ удирдагчийн манлайлал чухал юм байна. За энэ багч хөнхөйгийн дээр бодлогоос бид нар харж болно. За тэгээд мэдээж бол одоо улс үндэстнийхээ хэмжээнд жишээ нь одоо хүсэл мөрөөдөл бол их чухал юм байна. Ийм зүйл хүрэн шүү гэсэн хүсэл мөрөөдөлтэй байх юм бол түүндээ хүрэхийн төлөө бол бүгд нэг зүг рүү харж ажиллаж чадах юм бол энэ одоо бас нэг амжилтанд хүрэх магадлал. За тэгээд дөрөвдүгээрт нь хүний нөөц гэж байна. За тэр Израилийн тэр Silicon Valley кластерыг саарж үзсэн тийм. За ярьсан. За Оросын одоогийн Оросын холбооны 90-ад он цадрах үед бол гол одоо ажиллах хүч нөөц нь бол Израиль руу бол орцсон байх юм. За тэгээд гадаадын хөрөнгө оруулалт гэдэг бол чухал. За олон улсын одоо бас байдал бас их чухал шүү дээ. Яагаад гэж юм бол одоо энэ Израиль гэдэг улс бол анх байгуулагдсан цагаас хойш одоо Палестин гэдэг улстай бол байнгын дайны байдалтай. За бүгд нэрийн Солонгос улс байна. Хоёр Солонгос улс чинь хоорондоо бас ер нь дайны байдалтай тийм. За тэгээд энэ Америкийн нэгдсэн улс гэдэг том одоо улс одоо бодлохоор энэ улсуудыг бол бас их дэмжиж одоо энэ кластерын хөгжилт нь бол мэдээж нөлөөлсөн байгаа. За тийм учраас бол одоо энэ олон улсын байдал бол бас энэ кластерын хөгжилт бол бас нөлөөлөх хүчин зүйл юм аа гэж бодож байна. За тэгээд дараа энэ долоод нь бол цаг хугацааны алтан боломжийг алдахгүй ашиглах. Энэ бол маш чухал. За тэгээд би үндсэндээ бол энэ долоог бол энэ дээрээс харж агаад гаргаж ирж тавьсан байгаа. За энэ юунд одоо эргээд Монгол улсынхаа хувьд одоо юу гэдэг мэдээлэл одоо ерөнхийд нь сайн ингэ ярьсан бол одоо энэ мэдээлэл холбооны технологи инновацийн кластерыг дэмжих улсын бодлого байна уу гэдэг авч. За тэгээд энэ 12 онд Монгол улсын инновацийн тухай бол гарсан гэсэн тийм. За энэ дээр бол одоо инновацийн за энэ инновацийн кластертай холбоотой одоо гол бол одоо тодорхойлолт зүйлсүүдийг авч үзсэн байна. Инновацийн дэд бүтцийг юу хэлэх вэ гэдэг одоо тодорхойлолт бол энэ дээдлэлд харагдаж байна тийм. За 2016 онд одоо Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэж 2030 гэж бодлогын баримтч гарсан. За энд бол хөгжлийн тэргүүлэх чиглэлийн дагуу шинжлэх ухааны технологийн кластер парк байгуулж үндэсний 4-өөс доошгүй их сургууль Азийн шилдэг их сургуулиудын эгнээнд орсон байх гэдэг гэж одоо юу үйлдвэр болсон байна. За тэрэн дотор бол одоо шинжлэх ухааны технологийн кластер гэдэг үг бол бас орж ирсэн байна. За 2017 онд одоо төрөөс шинжлэх ухааны технологийн талаар баримтлах бодлого гэж бас гаргасан. За энэ дотор бол одоо эрдэмчлэгийн байгууллага ихтэй сургуулийн инновацийн үйл ажиллагаа хөгжүүлэх, судалгаан суурилсан их сургуулийн хөгжүүлэхэд санхүү хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлнэ гэж энэ бодлогын дурчгонд дурдсан байна. За 2019 онд цахим засаглал үндэсний хөтөлбөр батлагдаж гарсан. За энэ дээр бол эдийн засгийн нийгмийн бүх салбарт мэдээлэл холбооны технологийн дэвшилт,
инновацийг нэвтрүүлэх замаар бүтээн зүр ашгийг дээшлүүлнэ. 2020 онд үндэсний инновацийн тогтолцоо хөгжүүлэх хөтөлбөр гэж бас батлагдаж гарсан. За энэ дээр бол инновацийн тэргүүлэх чиглэлээр гадаад дотоод эрдэм шинжилгээ бизнесийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх судалгаа төсөл хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэхтэй холбоотой нээлттэй платформ мэдээллийн санг байгуулна гэсэн юм зөвлөлтүүдийг бол энд тавьсан байгаа. За мөн одоо энэ 2020 онд шинжилгээ ухааны технологийн их сургуулийн шүтээс 2030 гэдэг стратеги төлөвлөгөө бас баталж гаргасан. За энэ баталж гаргасан баримт бичгээр технологи үн цэнийг бүтээгч инновацийн кластер болон хөгжнөө гэж шинжилгээ ухааны шүтээс 2030 стратеги төлөвлөгөөнд бол тусгагдсан байгаа. За тэгэхээр энэ слайд дээр бол би ерөнхийдөө энэ төрөөс болон за манай шүтээсийн хувьд бол энэ кластерыг дэмжих тэр дундаа бол энэ мэдээлэл болны технологийн инновацийн кластерыг дэмжих бол энэ бодлогын бас бичиг баримтууд хангалттай гарцсан байгаа юм байна гэж энд нэгтгэж гол тийм бичиг баримтууд тусгасан үйлдвэрүүдийг энд түүж тавьсан байна. За тэгээд одоо өнөөгийн одоо мэдээлэл холбооны технологийн салбарын өнөөгийн байдлуудыг тусгаалan авч үзье. За тэгээд энэ дээр бол ер нь бол энэ сүүлийн жилүүдэд мэдээлэл холбооны технологийн салбарт бол маш олон одоо зорилт бодлогууд гарч хэрэгжиж байгаа. За эндээс бол одоо өндөр өргөн зургийн сүлжээ, үндэсний хөтөлбөр, ухаалаг Улаанбаатар хот, ухаалаг засгийн газар, хур платформ, за e-Mongolia гэдэг тийм сая 2021 онд энэ e-Mongolia-гийн 2 дахь хувилбарыг бас танилцуулж гаргасан. За тэгээд төрөөс энэ одоо гол одоо баримтлж байгаа нэг бодлого бол энэ төрөөс мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого гэдэг 2017-оос 2025 онд хэрэгжүүлэх энэ бодлого дээр бол инновац мэдээллийн технологийн кластер байгуулах замаар салбарын өсөлтийг дээшлүүлэх, шин зах зээл бүтээгдэхүүн үйлчлэгээ бий болгох боломж нөхцөлийг бүрдүүлнэ. За мэдээлэл харилцаа холбооны инновац судалгаа хөгжлийн технологийн туршилт, шалгалт, баталгаажуулалтын нэг лабораторийг 2025 онд бий болгоно. Мэдээлэл харилцаа холбооны судалгаа хөгжлийн инновацийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэдэг энэ бодлогын бичиг баримтууд ерөнхийдөө бол тусгаж өгсөн байгаа. Гэвч бол одоо энэ бол бас хангалтгүй гэж бодож байгаа. Тэгэхээр энийг бол одоо шүү одоо 25 онд одоо нэг лаборатори байгуулна гэж тийм үү. Тэгэхээр ийм нөхцөлийг бүрдүүлж ажиллана гэсэн тодорхой зорилгууд байгаа болохоос биш яг одоо юу гэдэг томоохон одоо мэдтгэж одоо шинжилэл авчрах одоо хөгжлийг хурцлах бодлогууд бас яг энд бас жоохон дутагдaltaй байдлаар тусгагдсан харагдаж байгаа. За тэгээд сая энд ярьж ирсэн хур e-Mongolia гэсэн системүүдийг харуулж байна. За тэгээд одоо энэ хувийн одоо хвшлийн юм одоо олон одоо ялангуяа энэ ковид гарснаас хойш бол мэдээлэл холбооны технологийн салбарт одоо маш олон хувийн компаниуд бий болж за тэгээд энэ компаниуд бол одоо өөрсдөө гэсэн үйл ажиллагаагаа явуулаад за Монголд одоо ядаж одоо нэг одоо юникорн одоо бий болгохын төлөө бол хамтарч ажиллах аргаар ярилцаад явж байгаа. За тэгээд мэдээллийн технологиг бол Монголд бол залуучуудын орон учраас бол залуучууд бол маш их энэ салбар руу орох сонирхолтой байгаа. За үүнийгээ дагаад бол маш олон компаниуд бий болж тэр залуучуудын одоо хүсэл эрмэлзлийг бол одоо бүрдүүлж ажиллаж байгаа. За мөн одоо засгийн газар ч гэсэн одоо бодлогын хүрээнд бол ингээд олон баримтууд бичгийг боловсруулаад тодорхой зорилт тавиад бас хэрэгжүүлж байгаа. Гэхдээ энийг одоо өргөн хүрээнд бас
хийх ёстой гэж байгаа. За энэ дээр одоо би өөрийнхөө мэддэг хүрээнд гэх юм уу да. Мэдээлэл болон технологийн салбарт хэрэгжүүлж байгаа зарим одоо үйл ажиллагаануудыг энд авч үзсэн байна. За энэ дээр бол одоо энэ JICA, за тэгээд шинжилгээ ухааны технологийн их сургууль, Монгол улсын их сургууль хамтран одоо хэрэгжүүлж байгаа мянган инженерийн төслийг бол энд дурдах ёстой. За энэ мянган инженерийн төслийн одоо үр дүнд бол маш олон чадварлаг инженер одоо судлаачид бий болж одоо Монгол улс одоо энэ салбарын хөгжлийг бол тодорхой хувьнуудаар бол оруулах юм бол тодорхой. За тэгээд шинжилгээ ухааны технологийн сургууль, за энэ хүрээ гэдэг бас мэдээллийн технологийн бас энэ хувийн сургуулиугаа Солонгос улсын хөрөнгө оруулалтаар 2002 онд одоо байгуулагдсан. За тэгээд энэ сургууль шинжилгээ ухааны технологийн сургууль, за мөн энэ Солонгосын одоо хамтын ажиллагааны агентлаг гэдэг KOICA гэдэг байгууллагатай хамтарч одоо хэрэгжүүлж байгаа бас төслүүд байна. Монголын одоо мэдээлэл технологийн салбарт мэдгэдэггүйч одоо үр өгөх. За мөн одоо шинжилгээ ухааны актен дээр бол одоо тоо мэдээллийн технологийн одоо салбар гэдэг тэнд бол одоо яг үндсэн судалгаа хөгжүүлэлтийг бол одоо хийдэг одоо ганц одоо байгууллага бол одоо бас төрийн одоо хөрөнгө оруулалттай үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага бол одоо тэнд байна. За мэдээллийн технологийн MIT Монголын мэдээллийн технологи гэдэг энэ хурал бол одоо жил болгон бас зохион байгуулдаг энэ хурлын үйл ажиллагаа байна. Энэ дээр бол ерөөсөө мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг судалгааны сургуулиуд болон компаниуд одоо гол оролцдог одоо гол хурал байна. За машин learning UB, за 10,000 программист бэлдэх мэтлэнгийн одоо энэ нийслэлийн засаг даргын одоо нийслэлийн одоо шинжилгээ ухааны үйлдвэрлэл инновацийн газраас зохион байгуулж байгаа ийм ажиллагаанд бол залуучууд их оролцож байна. За тэгэхээр эндээс одоо би ямар одоо зүйлийг хэлэх гээд байна вэ? Ерөөсөө энэ өмнө гарсан энэ кластерын хөгжөлттэй холбоотой одоо энэ Монгол ч гэсэн одоо юу гэдэг энийг бол тодорхой нэг өндөр түвшинд хүргэе гэвэл одоо энэ санаа бол мэдээлэл болон технологийн салбарын өндөр технологийн дундын нэг компанитай болёо гэсэн одоо холын том хүсэл зорилгоор нэгдэж нэг зүгт харж кластер байдлаар ажиллах нь бол одоо үр дүнтэй юм аа гэж үзэж байгаа. За тэгээд мэдээлэл болон технологийн инновацийн кластерыг одоо мэдээж байгуулах юм бол оролцогч талууд нь бол одоо их сургуулиуд байж болно. За энэ дэр бол одоо шинжилгээ ухааны актен, Монгол улсын их сургууль, шинжилгээ ухааны технологийн их сургууль, тэр хувийн хүрээ ч гэдэг юм уу те. Одоо энэ кибер их сургууль гэдэг одоо эхлэл гэх хэмжлэгийн маш олон сургуулиуд байна те. За энэ сургуулиуд бол байна. За мэдээж одоо энэ төр одоо энэ засгийн газрын тийм хэмжлэг оролцоо чухал. За тэгээд энэ бизнесийн одоо хувийн компаниуд бол биш оролцох шаардлагатай. За бусад одоо төрөл бүрийн одоо энэ холбоод одоо жижиг одоо энэ яг энэ юуны чацаргаан ч гэдэм үү одоо тодорхой салбаруудад одоо бас энэ кластерууд бол аль хэзээ Монголд бас одоо үйл ажиллагаагаа аль хэзээ эхэлчихсэн тэр нь одоо үр дүнтэй гэдэг нь эхнээсээ харагдаад одоо энэ кластер бол улам одоо хүчээ авч одоо хөгжинэ. За тэр өөр кластерууд бас энэ мэдээлэл холбооны технологийн кластерууд оролцох боломжтой. Учир нь юу вэ гэвэл мэдээлэл холбооны технологи бол орчин үеийн бүх салбаруудад заавал тэр инновацийн технологи үйл ажиллагааных заавал одоо нэг хэсэг нь болж оролцсон байгаа. Тэгэхээр бидний байгуулах нэг энэ мэдээлэл холбооны технологийн кластер бол үндсэн одоо ийм 3 оролцогч бусад гэсэн 4 дэх ч одоо ийм нэртэй талууд бол энэ оролцох боломжтой. За тэгээд энэ кластерын ерөөсөө зорилго нь бол заавчлаараа би энийг зүгээр өөрийнхөө хэмжээнд л тодорхойлож явуулсан шүү. Тэгээд энийг бол ингээд ажил хэрэг болгоё гэдээ тал талаас оролцоод явбал одоо
их боломжтой ажил баг тийм. За би бол энэ зорилгыг юу гэж харж байна гэвэл Монгол улс олон улсын өмнө тулгарч байгаа асуудлуудыг өндөр технологийн судалгаа үзүүлэлтийн үр дүнгээр шийдэх боломжийг бүрдүүлж Монгол улсыг дэлхийн шинжилгээ ухааны технологийн салбар тогтвортой өөрийн гэсэн байр суурийг эзлүүлэх ийм одоо зорилготой кластер л одоо байх хэрэгтэй гэж үзэж байгаа. За тэгээд энэ кластерын одоо хэрэгжүүлэх замын зураг гэдэг нь ерөнхий гаргасан байгаа. За энэ дээр бол ихтэй тэмдэглэлт бол би хугацаа юм тийм. За босоо тэмдэглэлтэй бол нийгмийн эдийн засгийн ач холбогдол нь бол хугацаа өнгөрөх тусам нэмэгдэнэ. За эхлэлийн үед бол үүсэл, боожлт, өсөлт, за боловсрч гүйцэх гэсэн одоо ийм одоо үе одоо дамжлагаар бол явна. За гэж үзсэн байгаа тийм. За тэгээд ер нь бол энэ кластерыг саний зорилготой ингээд урт хугацааныхаа туршид ингээд хөгжөөд явах юм кластерыг бий болгоё гэхэд одоо тулгамдж байгаа одоо зарим асуудлууд за тэрэн дээр одоо ямар шийдлүүд байна вэ гэдгийг та үзье. За нэгдүгээр их одоо гол тулгамдж байгаа зүйл бол мэдээлэл ухааны технологийн өндөр технологийн судалгаа хийх хүний нөөц хангалтгүй байна. За тэгээд энэ бол яг үндсэн одоо тулгамж байгаа асуудлын номер 1. За энийг яаж шийдэх вэ гэж. За шийдэхийн тулд бол ийм санаа байна. За тэгээд төрөөс одоо мэдээлэл ухааны технологийн салбарыг тусгайлан авч үзээд олон тооны бакалавр зэрэгтэй залуучуудыг өөрсдийн одоо боломжоор одоо дотооддоо бэлтгэх. За эсвэл одоо энэ за гадаадын сургалтын байгууллага компанийг одоо жишээ нь бол одоо энэ Энтхэг, Япон, Солонгос гэх хэмжлэнгээр одоо урьж оролцсон. Богино хугацаанд одоо яг хуу сургаж бэлтгээд тэгээд гадаадд өндөр технологийн салбарт доктор тусгай мэргэжлээ сургаж хүний нөөцийг бүрдүүлэх боломжтой гэж. За 3 дахь энэ шийдэл нь өнөөгийн байгаа ялангуяа гадаадд байгаа нөөцийг одоо зөв ашиглаж тэдэртэйгээр хамтарч ажиллаж одоо яг мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг чадварчуулах ийм боломжтой гэсэн ийм 3 одоо шийдлийг бол энд хэлж байгаа. За тэгээд ер нь бол одоо энэ бид нар энэ хүний нөөцөө яралтай бэлдэж дараагийн одоо өндөр технологийн салбарууд руу бол бид нар яралт орохгүй бол одоо энэ квант холбоо гэлтэй одоо 6G-г бид нар туршаад үтцсэн улсууд байна шүү дээ. За энэ квант холбоо гэдэг нь одооны холбооны системээс бол энэ TIS өөр одоо өндөр одоо технологийн систем байна. За энэ тэр квант компьютер гэж яриалаа тийм. Одоо энэ квант компьютер бол одоо гол одоо дутагдaltaй одоо хөгжүүлэх шаардлагатай зүйл нь бол маш бага температурт одоо ажиллах шаардлагатай байна тийм. Квантын юуны спиний одоо хөдөлгөөнөөр нь мэдээлэл кодлж тэнд дамжуулах гэж байгаа учраас гадны тэр нөлөөллийг байхгүй болох юм бол маш бага температур шаардлагатай. Тэгэхээр энэ бол одоо юу супер хит дамжуулагч материалын хөгжил эдгээр нь бол энэ квант компьютер хөгжлийг улам хурдтай болгож байна л да. За мөн одоо энэ ДНХ тооцоолол гэдэг энэ байгалийн одоо молекул тооцооллууд бол одоо одоогийн бидний ашиглаж байдаг одоо цуваа сериал дамжуулалаар тооцооллыг бол параллелээр маш богино хугацаанд бол үүсгэх боломжтой байна. Мөн одоо юу гэдэг шинэ материалын судалгаанууд байна. Тухайлбал одоо миний ажиллаж ирсэн Хоккайдо их сургууль дээр энэ зурагт яг тодорхой молекулуудын юу үзүүлсэн байна л да. Бүтцийг. За тэнд ямар судалгаа хийж байгаа юм бэ? За энэ бол энэ хексагонал гэдэг энэ 6 зүгийн үүр одоо нүүрс төрөгчийн атом гэж үздэг. Энийг бол одоо юу гэдэг механикаар одоо татаж энэ атомуудын хоорондох химийн холбоосын өөрөлдөл энэ хексагонал бүтцийн хэмжээг бол томруулах ажлыг бол хийж. За энэ хамгийн одоо томруулж чадсан амжилттай хэрэгжүүлсэн их сургууль. Японы Хоккайдо их сургууль ийм шинэ материалын судалгаа маш чухал.
Энэ салбарууд руу бид нар энэ салбаруудыг бид дараагийн өндөр технологийн салбарууд гэдэг. За мөн одоо энэ юу AI гэдэг нь химэл оюун ухаан. За AI-ийн бүр дараагийн одоо юу IoT гэдэг юмсын интернет зэрэг орчуулад байна. За тэрний одоо бүр artificial бүр дараагийн шинэ үйл гарч ирсэн робот системийн судалгаанууд бол тэр ийшээ яралтай урдаа орж энэ хүний нөөцийг бол одоо бэлтгэх шаардлагатай байгаа. За энэ бол мэдээлэл хэлбэрийн технологи бол чухал. За дараагийн тулгамдж байгаа асуудал бол мэдээлэл бод технологийн компаниуд байхгүй байна. Ерөөсөө энэ гадаадын хөрөнгө оруулалтууд бол үндсэн хөрөнгө оруулалтууд бол дандаа технологи биш, одоо баялаг бий бүтээх болох гэдэг чиглэлсэн биш, одоо төрийн одоо ямар ч юу байхгүйгээр зохицуулалт байхгүйгээр явсан одоо балгаар бол одоо технологийн компаниуд байхгүй. Одоо хамгийн их техникийнх нь яг манай юуны мэдээлэл бод технологийн сургуулийн багш нарын одоо хөгжүүлж допо гэх одоо юу тий компани одоо сая сүүлийн эхлэл гэх компани хийсээ бий болж байна. Гэхдээ энэ компаниудыг одоо юу гэдэг эхлээд одоо уртаас юм оруулж ирж ухсарж байна. Тэгээд буруугаар хүмүүс хэлж байна л да. Гэхдээ энэ бол аль ч улсуудын одоо бид нар эхнээс нь тэнд байгаа технологиг бид нар наашаа нутгшуулахын хувьд бол багаар бол эхлээд ухсрахаас л эхлэх гэдэг байна. Тэгэхээр бид нар ийм компаниудыг байхгүй. Тэгэхээр энийг яаж бий болох вэ? Төрийн бодлого зохицуултыг тодорхой. За тэгээд бодит болгож том одоо саяны одоо хэлсэнчтэй нэг тийм том кластер бий болгоё гэдэг ч юм уу. Тэр мөрөөдөл рүү одоо чиглүүлэх одоо замаар бол ийм компаниудыг бол бий болох боломжтой гэж хэлж байгаа. За судалгаа хийхэд боломж хязгаарлагдмал байна. За мэдээлэл бод энэний шийдлийг юу гэж хэлж байна вэ? Мэдээлэл бод технологийн судалгаа хөгжүүлэлтэд дагнасан үйл ажиллагаа явуулах өндөр чадвартай гадаад дотоодын судлаачид бүхий бүтэц байгуулж өөрийн технологиг бий болгохоор кластерт хамтран ажиллах боломжтой гэж нэг үзэж байгаа. Тэгээд бол тэнд бол өндөр чадвартай гадаад дотоодын судлаачид таны бүтэц бий болгоод тэнд бол өөрийн технологиг яаж бий болгох вэ? Өөрөлд яг инновац юу гэж хэлэх вэ? Яг гадаад байгаа юм бол яг ингээд хуул завцраад хийж байгаа тэрийг бол инновац гэж хэлэх юм тийм. Тэр гадны технологиг өөрсдөө энд судлаад, ашиглаад энийг ингэж хийж бид нар ийм байдлаар хийн шүү гэсэн өөрийн технологиг бий болгож байгаа. Тэрийг бол инновац гэж хэлдэг тийм. За ингээд энийг бол бий болгоод тэгээд кластертай бүдэр хамтраад ажиллах боломжтой юм аа. За дараагийн нэг чухал одоо тулгамдж байгаа асуудал бол тоног төхөөрөмж ухсралтын үйлдвэрлэл явуулах боломжгүй байна. За энэ дээр бол одоо нэг жишээ бол би энэ авч үзэж байна. Энэ дээр бол за ер нь хагас дамжуулагчийн чиглэлээр ч тийм үү. Яг энэ электроникийн үйлдвэрлэл бол дэлхий дээр бол одоо үндсэн цөөхөн гарын 13 багт улс энэ технологиг авч явж байгаа шүү дээ. Яг хийдэг болсон гэж гарын 5 багт. Тэгэхээр энэ уламжлалт энэ хагас дамжуулагчийн үйлдвэрлэл бол яг энэ зурагт үзүүлсэн шигээр одоо энэ тусгай юм өрөө тийм клин өрөө за тодорхой өндөр мэргэжлийн ажилчид шаардсан одоо хэдэн одоо нэг одоо ийм өрөө бий болгоод ажиллуулахад хэдэн тэрбумын доллар шаардсан ийм үйлдвэрлэл байгуулах шаардлагатай байсан. А гэтэл одоо юу гэдэг технологийн хөгжлийн үр дүнд бол одоо жишээ нь одоо Японы одоо AIST гэдэг National Institute of Advanced Industry for Science and Technology. За эндээс бол энэ үндэсний институтээс бол энэ технологи үйлдвэрүүдийг халах жижиг офертой одоо мини фаб гэж нэрлэдэг юм шүү дээ. Мини фаб.
За энэ жишээ нь плазма ичэр байна. Өөр лисографи одоо хив гаргах юм одоо монголоор барлах гэдэг тэр процессыг хийдэг машинуудыг бидний хөгжүүлээд үйлдвэрлэл одоо хийгдээд явагдаж байгаа. Тэгэхээр ийм үйлдвэр бидэрт байхгүй ч гэсэн за шинээр хэрэглээд нэвтэрж байгаа хямд за тэгээд овор хэмжээ багтай дэвшилтэд одоо үйлдвэрлэлийн төхөөрөмжүүдийг авч өөрөө болгож ийм үйлдвэрлэлийг бол одоо явуулах боломжтой гэж бас үзэж байгаа. Тэгэхээр бид энэ компанитай холбоотойгоо яаж одоо бидний судалгаа тэрнийхээ үр дүнд эцсийн бүтээгдэхүүн болгож гаргахгүй. За тэгээд бидэртээ ойрхон одоо хятад улсын тийм хятад бол бидний үйлдвэрлэлүүдийг бол тэрнээс бол эхний ээлжинд тэр зарим үйлдвэрлэлийг бол хийгээд эцсийн бүтээгдэхүүн гаргах боломжтой гэж үзэж байна. За тэгээд энэ одоо тэгээд үндсэн одоо энэ асуудал шийдлүүд ингээд дуусч байна. За тэгээд нийтэд ерөнхийдөө ингээд аваад үзэх юм бол мэдээлэл бод технологийн инновацийн кластерыг одоо хэрэгжүүлэх одоо энэ боломжийн судалгааг бол одоо бид нар хийх ёстой юм байна. Тэгэхээр энэ судалгаагаар бид нар яг юуг авч үзэх юм бэ гэвэл ерөөсөө энэ кластерыг байгуулахад тулгамдж байгаа асуудлуудыг тодорхойлж ангилаад шийдлүүдийг одоо санал болгох энэ судалгаа хийсэн үгэнд за шинжлэх ухааны инновац кластер мэдээллийн технологийн хөгжүүлэлт гарааны компани за тэдгээрийн талуудыг одоо оролцоог одоо бүрдүүлсэн одоо бизнесийн загвар гэж нэрлэдэг. Одоо үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байх тэр одоо загварыг одоо сайн боловсруулах хэрэгтэй. За мэдээлэл болон технологийн инновацийн кластерын оролцогч талуудыг тодорхойлж тэдгээрийн оролцоог тогтоох хэрэгтэй байгаа. Мэдээлэл холбооны технологийн инновацийн кластерын оролцогч талуудын үүргийг тодорхойлох. За кластерын алсынхаа зорилтуудыг тодорхойлох. За кластерт хэрэгжүүлэх он дараалал хүрэх цэгийг тодорхой харах төслийг одоо бий болгож энэ кластерыг хөгжүүлэх халахын үйл тэр бодитоогоор ярилцлага хийх ёстой юм аа. Ийм судалгаануудыг хийх боломжууд байгаа шүү. Энэ дээр хамтарч ажиллах боломж юу байна вэ? Тэгээд тав хүн энэ талаар одоо өөрсдийнхөө бодол комментиг бол бидэрт бас хэлж болно. За энэ би зүгээр юу болгоод яасан байна. Энэ манай сургууль дээр болж ирсэн одоо хурал учраас тэн дээр бол одоо би нэг юм санаа бас тэнд хэлжсэн. За түрүүн хэлжсэн Койката шинжлэх ухааны технологийн сургууль хамтарсан одоо мэдээлэл холбооны технологийн одоо чадамжийг сайжруулах гэдэг төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн үр дүнд бол одоо шинжлэх ухааны технологийн сургуулийн мэдээлэл холбооны технологийн сургууль дээр одоо лабораториудыг байгуулж байгаа. За энэ лабораториудыг бол судалгааны лаборатори болгож ашиглаад дундын судалгаагаа бол эхлүүлээд хийх боломжтой гэж. За энд бол ерөнхийдөө ингээд энэ төслөөр одоо байгуулагдж байгаа лабораториудын нэрсүүд бол байна. Одоо өндөр гүйцэтгэлтэй компьютерийн лаборатори гэдэг. Одоо энд бол одоо маш өндөр үзүүлэлттэй тооцооллуудыг хийх боломжтой серверүүдийн орж ирж байгаа. Тэгэхээр энэ лабораториудын бүх тооцоолол бол энэ нэгэн лаборатори дотор хийх боломжтой. За мультимедиа компьютерийн одоо энэ компьютер вижн лаборатори студийн мультимедиа одоо энэ контент бэлтгэх маш том салбар тийм. Мөн одоо virtual computing, security, computer networking lab, mobile computing. Тэгээд энэ дотор энэ advanced optical networking, RF antenna лаборатори. Энд бол одоо Монгол улсад анх удаага одоо антенны одоо бүх үзүүлэлтүүдийг шинжих боломжтой том одоо лаборатори зохицороо бол энд орж ирж байгаа. Энэ дээр одоо бас хамтарч ажиллах боломжтой. Энэ чип дизайны лаборатори байна. За embedded system, robotic-ийн лаборатори бас энд болж байгаа. За тэгэхээр энэ лабораториуд дээр бид бол одоо эсвэл
зүйн баг хүрэмжид ороод ирж байгаа чинь энэ дээр энийг тодорхойлоход судалгааны ажлууд хийя. Тэрэн дээр хамтарч ажиллах бол энэ Монгол улс үйл ажиллагаа явуулж байгаа бүх мэдээлэл ухааны технологийн салбарын нээлттэй гэж би заарлаж. Одоо сая энэ Digital Nation гэдэг одоо захин үндэстэн 2020 гээд том үзэсгэлэн боллоо шүү дээ. Тэрэн дээр бол одоо сургуулийнхаа одоо энэ эрдэм шинжилгээ гадаад харилцааг хариуцж байгаа хүний хувьд бол энэ постерууд төр тавьж энэ лабораториудаар сурталчилсан. За энэ үзэсгэлэн бол бас одоо энэ жил бол яг Digital Nation гэж нэрлэж байгаа шалтгаан нь яг засгийн газраас баримталж байгаа бодлогоос одоо 100 жилийн ойтой холбоотойгоор энэ нэрийн тусгаалan авч үзээд бол энэ үзэсгэлэн зохион байгуулсан. Тэрнээс одоо ICT Expo гэдэг нэрээр нь бол хүмүүс бас их илүү мэдж байгаа тийм. ICT Expo гэдэг жил болгон зохион байгуулагддаг Michelle Expo үзэсгэлэнгийн газар. За энэ жил бол харин ковидын нөхцлөөс болоод энэ хүүхдийн паркт бол зохион байгуулагдсан тийм. За энэ дээр бол одоо маш олон компаниуд өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулсан. За Монголын одоо өөрийн холбооны 5 дахь оператор одоо ондоо өөрсдийнхөө нээлтийг хийсэн. За мөн одоо ZTE компани бол одоо Монгол дахны 5G анхны туршилтын системийг бол өдөрт хийж танилцуулсан. За тэгээд үүний e-спортын тэмцээн хэмжлэг маш олон зүйлсийн зохион байгуулсан. За тэгээд энэ дээр бол би үзэсгэлэнгийн үеэр бол бас энийг бас танилцуулсан. Ирээдүйд одоо удахгүй энийг бас сургуулиуд дээр шууд танилцуулаад хамтарч судалгааны ажил хийх гэдэг нээлттэй шийдвэр бас энэ гарч явах болно. За хоёрдугаарт нь одоо юун дээр кластерын дундын платформыг бий болгож боловсрал за хоол хүнстэй эрүүл мэнд, эрчим хүч, байгаль орчин, ус одоо зэрэг одоо дэлхийн нийтийн тулгарч байгаа асуудлын шин шийдлийг бусад салбаруудтай хамтран гаргахаар урайлан ажиллаж эхлэх юм одоо инновацийн кластерын эхлэлээ гэж эхлэл нь болно гэж үзэж байгаамаа. За ингээд ерөнхийдөө бол миний хэлтгэл дуусч байна. Анхаарал тавьсанд баярлалаа. За эндээс асууж тодруулах зүйлээ бас хариулаад явъя. За доктор Загарчсандаа баярлалаа. За ямар ч гэсэн ингээд сүүлийн үеийн мэдээлэл болон дэлхийн одоо инновацийн чиглэлд яаж амжилт олсон улсуудын талаар бас мэдээлэл өгсөнд баярлалаа. Тэгээд Монгол улсад манай одоо шинжилгээ ухааны технологийн сургуульд Солонгосын хөрөнгө оруулалттай том олон төрлийн мэдээлэл технологи, электроник, роботик, хиймэл оюун ухааны чиглэлээр маш олон лабораторийн тоног төхөөрөмжүүд орж ирж байгаа юм байна. За оролцож байгаа хүмүүсээс асуулт байна уу? Гараа өргөд асуугаад микрофоноо нээгээд асуугаарай. Ер нь энэ одоо таны бодож одоо судлаж үзснээр шинжилгээ ухаан хөгжөөд байгаа газар одоо болон манай Монгол улсын шинжилгээ ухаан яагаад хөгжихгүй байгаа юм бэ? Яг хаана одоо түрүүн бол олон улсууд гаргасан байгаа. Дандаа ер нь бол одоо за Израиль, Солонгос, тийм ээ, Тайван, Япон, Швед ч гэдэг юм уу, Франц ч гэдэг юм уу те. Энэ улсууд нэгдүгээрт маш хэмжээний мөнгө хаяж байгаа. Тийм ээ, дотоодын нэг бүтээгдэхүүний нэг 4% хавцаа ч юм уу те хаяж байгаа. За 4% хаяж байвал хамгийн ихтэй тооцогддог гэж би ойлгож байгаа. За хамгийн сайндаа тооцогддог тийм. Тэгээд дээрэс нь хүний нөөц байна. Тэгээд улс төр одоо геополитик гэдэг нөлөөлдөг байлгүй. Монгол улсын хувьд ер нь за мөнгөнд байдлаа гэхэд за мөнгө байгаа гэж бодъё. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаад оруулаад ирлээ гэж бодъё. Гэлээ гэхэд манад мэдээлэл харилцаа холбоо технологи, шинэ технологи одоо хиймэл оюун ухааныг хөгжүүлээд явах тийм ээ. Чип дизайн тэрийг хөгжүүлээд явах боломж ирээдүйн хэр байдаг вэ гэж харддаг бай. Та энэ талаар нэг өөрийнхөө бодлоос хуваалцаач. За баярлалаа уучлаарай. Яг юуны яг ингээд юу гэдэг энэ ганцхан одоо мэдээлэл боны технологич гэхгүй одоо бусад салбаруудын хувьд ч гэсэн тийм
ер нь хүчгүй байгаа шалтгаан гэвэл одоо мэдээж маш олон шалтгаанууд бол байгаа бах. За эндээс одоо юу гэдэг миний бол бодож байгаагаар бол одоо юу гэдэг гол зүйл одоо засгийн газрын одоо оролцоо зөв бодлого ерөөсөө байхгүй байна л гэж үзсэн. Хэдийгээр одоо юу гэдэг засгийн газраас одоо тодорхой нэг бодлогуудыг гаргаад хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа боловч тэр нь бол одоо юу гэдэг зүгээр нэг тунхаглалын шин чанартай бодлогод бас илүү байгаад багш шиг байна. Тэрнээс одоо юу гэдэг яг тодорхой Монгол улс хэдэн он гэхэд ийм үйлдвэртэй болно гэж ч юм уу тий. Тодорхой зорилго тавиад тэрэндээ яг тэр өөрийнхөө төрийн болон хувийн компаниудаа дэмжсэн бодит одоо бодлого гаргаад тэрэндээ хүрэхийн төлөө бол одоо бид нар дэмжих ажиллах хэрэгтэй байхгүй. Тэрээс одоо яг ингээд шинжлэх ухааны нэг одоо ойлгоод энийг одоо Монгол улсыг энэ салбарыг тодорхой одоо дэлхийн хэмжээнд оролцъё гэсэн одоо тэр төрийн оролцоо л их чухал. Бид нар зөв бодлого гаргаад тал талаасаа оролцвол боломжтой. Одоо мэдээж одоо өөдрөгөр л харна л та. Мэдээгүй бол. Тэр бол Монгол залуучуудын их орно гэсэн тийм. Тэгэхээр залуучууд бол энэ салбарт бол маш эрчтэй одоо сонирхолтой оролцож байгаа. Бидний хүссэн хэсэг одоо төрийн одоо оролцоогүйгээр хувийн одоо амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд аль хэдийн одоо үйл амжилттай явуулж байгаа компаниуд олон байж шүү дээ. Эдгээр харин өшөө олон дэлхийд гэхэд бол яг одоо яг бизнесээ одоо өөр нэг улс руу нэвтрүүлэх гэхэд тухайлбал одоо тийм яг нэг компани ингээд нөгөө улс руу хандах эсвэл засгийн газрын дэмжлэгтэйгээр энэ манай компани танай улсад ийм нэвтрүүлэх гэж байна шүү гэдэг ч юм уу. Тэрэнд нь одоо юу гэдэг шууд ингээд туслаад байхгүй ч гэсэн одоо бодлохоор одоо тэр үйл ажиллагаагаа хэвийн сайн авч явах нь туслах нь бол хамгийн ихний одоо зүйл гэж үзэж байна. Би сая тэгээд презентацийн дээр ярьлаа шүү дээ. Ийм асуудал байна. Энийг ингэж шийдвэл яасан бэ гэсэн санаануудаа сая би хэллээ гэж бодож байна. За баярлалаа. Асуулт байвал асуугаарай. Манай оролцогч нар чөлөөтэй шүү. Гараа өргөөд микрофоноо нээгээд асуугаарай. За би бас дахиад нэг асуулт асууж. Сая ингээл би сая Монголд зуны амралтаар очиод ирсэн. Тэгээд найз нөхдөдөө уулзаад ингээд явж байхад ерөөхдөө нэг том асуудал үүсэж байгаа юм байлээ. Тэр нь юу вэ гэхээр нөгөө боловсон хүчний асуудал. Одоо хаасайг бол ер нь ямар ч ажлын түвшинд, ямар ч ажлын байран дээр ер нь бол боловсон хүчний асуудал бол яригдж байгаа юм байлаа. Тэгээ манайх ч нөгөө нэг дээрээс хойш хэдэн жилийн өмнөөс зах зээлд орсноос хойш хамгийн л шилдэг гэх юм уу те эрүүл саруул залуу хүмүүсээ ингээл гадагшаага явуулаад те хар ажил хийлгээд ингээл явуулаа. За хар ажил хийдэг маа гэхэд зарим тэгэл сургууль яваал тэндээ тэгэл үлдээл ингээл явсан. За тэгээ манад ингээд одоо ингээд харахаар миний энэ бол миний л хувийн дүгнэлт шүү дээ. Ерөнхийдөө ингээд боловсон хүчний юунд орж байгаа юм байна. Хомсдолд орж байгаа юм байна гэдэг. Ялангуяа одоо бүр энэ хиймэл аюун ухаан ч гэх юм уу те компьютер програм технологи чиглэлээр ингээд Монгол зүгээр ингээд юу хийлээ гэхэд одоо хөрөнгө оруулалт татаад төв мөгөө байгуулад ингээд явлаа гэхэд татварын одоо юунууд одоо боловсон хүчин бас татагталтай байх юм байна да гэсэн тийм юм харагдаж байгаа. Хэрвээ бид нар яг нэг гадаадд байгаа хүмүүсээ татаж авчирч чадвал бас болох байх л та гэж бас нэг хүмүүстэй наад юу ч юм бол боловсон хүчний зүтгэлгээ бол одоо ганц Монгол гэхгүй ер нь дэлхийд даяараа яг ялангуяа энэ мэдээлэл холбооны технологийн мэрэгч одоо сайн мэрэгчлэлт гэдэг байгаа шүү дээ. Одоо манай сургууль бол одоо сайн мэрэгчлэлт одоо Монгол улсын их сургууль, манай сургууль тэгээд одоо хүрээ тэргээд хэдхэн сургууль байна л да. Гэтэ одоо манай сургууль руу одоо хувийн одоо энэ компаниудаас тэр ерөөсөө манад ажилтан хэрэгтэй байна. Танахаас илүү хүн байна уу? Одоо ерөөсөө тэр 3-4 курсийнхэн бол олдохоо болсон баргалж. Төгсөгчд бол олдохгүй. Тэгэхээр бүр оюутнуудыг баргалж 1-2 дугаар курсээс нь манай компани ингээд юу яая сургаад одоо сургалтын төлбөрийн ч юм уу те гэрээ хийгээд одоо төгснөхийн дараагаар ингээд юу ажиллавал яач гэдэг юм уу те тийм саналууд тэр бүр орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол
би энийг зүгээр далимдуулаад юу хийлгэхэд бол босод хүмүүс юу гэж яадаг юм бэ? Одоо сая хөрөлцөх ерөнхийлөгч маань элсэлтийн ерөнхий шалгалтаас хамгийн өндөр оноо авсан. Эхний одоо 500 хүүхдийг гэсэн баха тий сурагчийг гадаад ихтэй сургуулиуд руу төрөөс төлбөрийн дагаад явуулнаа гэж. За яг мэдээж энэ бол одоо мэдээж тодорхой судалгааны үндсэн дээр одоо гаргасан шийдвэр байх гэж найдаж байна. Миний бодлоор бол бакалаврын тэр төвшнөөсөө илүү ер нь бол Монгол бол энэ бакалаврын төвшин бол хангалттай гэж үзэж байгаа байхгүй юу? Бакалаврын төвшнөөсөө илүү яг тэр нөгөө судалгаа шинжилгээ хийдэг. Өөрөлдөл нөгөө нэг градуэйттэй агсан төвшний сургалтанд бид нар илүү тэр мөнгө зарж явуулах хэрэгтэй байхгүй. Тэгвэл тэр 500 хүүхд жилд яваад тухайн тэр Америкч юм уу те дэлхийд топ сургуульд ингээд бакалаврт очоод сурлаа гэхэд чинь зүгээр тэндээ хөрөнгө оруулалт болоо явчихж байгаа байхгүй. Тэнд одоо өөрөлдөл тэдний сургалтын төлбөрийг одоо нэг сургуулийн 30-аас 40 мянган Америк доллар шууд ингээ валютаар төлөгдөж явж байгаа шүү дээ. Гэтэл бол одоо энэ Монголынхон дотооддоо энэ бакалаврын сургалт явуулж байгаа их сургуулиудаа ядаж чадахжуулаач. Тэгэхгүйгээр шууд гадаадын бакалаврын сургалт явуулж байгаа их сургуулиудыг дэмжиж байгаа байхгүй юу? Тэнд одоо суралцах оюутан байхгүй байлаа. Зүгээр ингээд автоматар засгийн газраас мөнгөний төлөөл оюутнуудаа гаргаж байгаа. За мэдээж энэ бол одоо тэгээд тодорхой судалгаан дээр хийгдэл гарсан л байх л та. Минийхаар бол тэр магистр докторийн төвшөнд нь сургаач. Яг тэр хүмүүс чинь судалгаа хийдэг байхгүй юу? Тэгээд бакалаврт одоо юу гэдэг яг үндсэн одоо зүйл бол одоо шинжлэх юу гэдэг тодорхой өнөөгийн байгаа мэдлэгийг л бий болгоно шүү дээ. Нөгөө магистр докторууд чинь яг тэр шинжлэх ухааны одоо өнөөгийн хүндрэлтэй байгаа мэдлэгийн ирмэг дээр нь хүрч тэрийг яаж цаашаа ахиулах вэ гэж явж байгаа. Тэр тийшээ нь явуулаач. Гэтэл одоо энэ Монголын сургуулийг болохоор сургалтын төлбөрийг нэмж болохгүй гэдэг. Тэгээд хязгаарлаад байгаа. Гэхдээ яг Монголын үед бол одоо манай сургууль гэдэг юм уу одоо энтхийн засгийн газраас бас мэдээллийн технологи аутсорсингийн том төв байгуулах гэдэг тэр үйл ажиллагаа аль хэзээ эхэлчихсэн байна. Тэгээ монголчууд залуучуудын их орон тэгэхээр бол ирээдүйд одоо энэ тодорхой энэ зүйлсүүд дээр бол засгийн газар төрөөс ч юм уу те зөв бодлого гаргаад явах байхаа гэж найдаж байна да. Баярлалаа. За манай оролцогч нараас бүрв зэрэг асуулт асуухад гараа өргөсөн байна. За асуултаа асуугаарай. За арай минь бүгд сонирхолтой хэлтгэл байна. Баярлалаа. Тэгээд яг бүх асуудлуудаа тодорхойлцоод тэр энэ илтгэлийн тэр 22 дугаар слайдн дээр бүх зүйлэнд яг тодорхой бичигдсэн байгаа юм шиг л санагдлаа л да. Сая яг таарийн яригдаад өнгөрдөг тэр энэ болгосон хүчний асуудал, хүний нөөцийн асуудал одоо инновац хийх гээд шин зүйлийг бодож сэтгэхэд судалгаа хийгээд явахт ч тэр заад сурахт ч тэр яалтчгүй тийм бакалаврын төвшний, магистрийн төвшний сургалтыг л маш сайн болгож өгөх хэрэгтэй. Тэгэнгүүтээ Монголын одоо яг манай сургууль дээр ч юм уу бүх их сургууль дээр ялангуяа судалгаа шинжилгээ хийлгэж хүний нөөцийг сайн бэлтгэж байгаа бол тэнд ажиллаж байгаа багш нарын цалин урамшууллыг маш өндөр түвшинд ядаж дэлхийн дундаж руу аваачихгүй бол энэ зүйлийг яаж яриад ч биелэлээ болохгүй юм шиг тийм байдал үүсэж байгаа л да. Тэгээд би энд нөгөө мянган инженерээр сурдаг болохоор бакалаврын түвшинд тийм олон оюутныг яг зэрэг явуулаад маш их хэмжээний мөнгө гадагшаага гаднаас зээлж авчаад буцаага зээлж авсан мөнгөө энд төлчээд байгаа байхгүй. Тэрний оронд 100 бакалавр оюутан явуулж ирсний оронд бараг л нэг 10 сайн багшаа яг маш төлөвлөгөөтэй бүр 3-4 жилийн өмнөөс бэлтэж байгаад очоод тэр яг өндөр технологи одоо бүр ингээд квант компьютерийн чиглэлийн суур юмсууд дээр нь их сургуульд байгаа багш нараа жоохон суурьтай болгочоод очоод тэр лабораторид нь сургалтанд суулгаад зэргийг авчих юм бол мэдээж Монголоос ирж байгаа багш нар ямар ч өндөр технологийн судалгаа байсан тухайн судалгааны сэдв рүү гүн рүү яг
лабораторийнхоо соёлоор яг л уусаал ороод ирж байгаа байхгүй. Нэг хоцрогдоод алмаараад байгаа юм бол нэгсэндээ байхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг тийм байдлаар араас нь дагаж хөгжөөд багш нарынхаа төвшингэл ахиулах хэрэгтэй юм байна да гэдэг тийм бодол төрсөн. Тэгээ яг энэ слайдн дээр нэгсэндээ давхцчихлаа л да. Тэгэхээр тэр талаас нь одоо сая хэр зэрэг юм яригдсан болов энэ багш нарын цалин хөлс судалгаа явуулъя, шинэ юм хий, хүний нөөцөөр бэлдээл гэдээ яриад байдаг. Тэгэхгүй бол гадаадд байгаа сайн багш нар өчнөө олон багш нар байдаг л байх л та. Энэ тэнд судалгаа хийгээ явж байгаа. Очиж тэр зүйлээ заахгүй нэгсэндээ хамт ажиллахгүй байгаа юм чинь болоод байгаа гэж мэдэхгүй болохгүй байгаа гэж мэдэхгүй яриад л явсаар байгаа ингээд хугацаа өнгөрөөд байгаа. Тэгээ манай сургуулийн болохоор энэ олон койкогийн явгаар гээл койко гэдэг төсөл хэрэгжих гээл одоо бас ахаал 2-3 жил явж байгаа залхаасан байдал. Энэ тэгтээ юу гээл залхаасан байдал. Энэ хугацаанд чи ингээл хугацаа өнгөрөөл нэг гэсэндээ оюутны 4 жил дуусчаад шинэ оюутан орж ирчээд төгсөө гараа явцсан байж байгаа байхгүй. Ийм болох ч байгаа гэж яриад нь хууртж орж ирээд тэр хооронд нь одоо хүрээлжүүд юм ямар сургуулиуд нь одоо хөгжөөл манай сургууль одоо том сургуулиуд нь яг л байгаа байдалтай хിവэрэ байгаа. Нөгөө зарим хүмүүс нь залхаад явдаг нь яваад дуусаад байгаа. Тэгэхээр энэ хугацаанд байгаа боломж болцоог ашиглаад нэгсэндээ хүний нөөцөө зөв хуваарлахын тулд тэнхмээрээ байж л тийм байгаа. Лаборатори тийм зохион байгуулалтанд ороод судалгаа лугаа 2-3 багш нар ингээд яг хэлээ тодорхой болгоод фокуслаад орохгүй бол хитрхи ерөнхий байдлаар яваад цаг алдаад байна гэдэг юм ажиглаад байгаа шүү. За баярлалаа. За Бүрцэр маань одоо хаана сурж байгаа вэ? Доктор сурж байгаа тийм. Тий би угнарт дээр энэ Японд байгаа Комомото гэх сургууль Японы. Антин дизайн сургууль доктортой хамгаалж байгаа. Ааха. За яг л одоо яг топ одоо юу гэдэг шилдэг технологи дээр ажиллаж байгаа хүмүүсийн үгийг бол бид нар сонсох хэрэгтэй гэж бодож байна. Бүрцэрэндээ баярлалаа. Маш сайхан мэдээлэл өгсөнд. Баярлалаа. За дараагийн асуултыг мөнх цэцэг асуух гээд гараа өргөсөн байна. За та микрофоноо нэгээд асуултаа асуугаарай. Сонирхолтой гоё сэдв байна, баярлалаа. Тэгээд нөө IT-ийн хүн хэрэгтэй байгаа, хэрэгцээ их байгаа гэж тэр дээр санал нэгтэй байна. Ирээдүйн мэргэжил хөгжлийн гол төлөвлөөр одоогийн байдлаар нэг 10-аад IT компани үйл ажиллагаа явуулсан юм байдаг. Цалин бүлдөө багш хүмүүс гадшаа гарч тэгээд нөө ажил хийх хүн албагүй цалин багтай тийм гадсмар гадшаа гараад яваад байна. Гэтэ хүний тоон нэмэгдүүл бас санан цааш нэмэгдэх багтаад 41-р сургууль гэж сонсон уу? Монгол кампус байгуулалт тал дээр та нар юм ярьж байна уу? Оросууд одоо 41-р сургуулийн өнгөө IT-ийн код бичдэг сургууль нэгэн байна. Тэрийг одоо улсынхаа хүрээнд ингээд ярьж байгаа бүсийн сургууль бодогдож байна. Одоо Францын төвхөн ингээд 5 Монгол сурж байгаа шүү дээ. Одоо миний мэдж байгаагаар нэг ихнийх нь хүүхэд нь сураад одоо жил гарсан болчихсон. Одоо ажилдаа орох гэж байна гэж байна. Гэрээтэй ажилтдаг 30,000 еврогийн цалин дор хаяж авахар юмтэй байгаа гэж ярьчихсан. Тэгээд тэр хүүхдээ бааглаа гэдэг нэг IT-ийн бичгүй тэрнтэй ярьчихсан. Тэгэхээр ийм үн боломжууд гараад ирсэн байна. Одоо IT сурахад заавал 4 жил чирэггүй дээрээс нь мөнгө чирэггүй болчиход байгаа байхгүй юу? Кампусын байгууллага зохион байгуулалтаагаар одоо 18 нас хүрсэн бүх хүүхдүүд бол кодч танилттай хүн бол сурж болно гэж байгаа шүү дээ. Зэрэг нэрэн дээр анхаарч байна уу? Ийм юм дээр ер нь бодлого явагдаж байна уу? Яамаар байна? Одоо тэр хүүхдтэй сурж байгаа хүмүүстэй холбоод ингээд бөөнбөрнөр нь оюутан явуулаад сургаад байж болохгүй мó энэ ч одоо өнгөө IT-ийн сургууль ингээд гарцсан байж та тэгээд жил авсан бүтэн програм нь бол нэг хүн хийгээд дуусч гарч юм байна. Тэгээд гараад бол 100% ажилттай гэж байгаа шүү дээ. Тэр мэр дээр бод санаа юу вэ? Тэгээд тэрийг хасчихсан баярлалаа. За ойлголоо. За баярлалаа. Та анаас холбогдож байгаа вэ? Туркээс. За баярлалаа. За энэ тал дээр мөнх цэцэг одоо асууж байгаа асуултан дээр доктор Зардсмас хариулт байна уу? За баярлалаа. Асуусан. Яг хоо зүгээр би бол одоо шинжлэх ухааны технологийн сургуулийн мэдээлэл бодлогын сургуулийн зүгээр тэрийн одоо багш байна тийм. Тэгэхээр одоо юу гэдэг тэр мэдээж одоо шийдлийг гэвэл одоо саяны миний шийдэл хэлсэнтэй одоо эдгээр бол яг хэрэгжүүлэх боломжтой шийдэл байхгүй.
Тэр бол ингээд тодорхой одоо юу гэдэг бодлогыг гаргаад одоо Япон руу ч гэдэг нь Солонгос руу манай залуучууд бол одоо юу гэдэг барилга барих гэж яваад байна шүү дээ. Тэрний оронд одоо энэ Монголдо тодорхой одоо богино хугацааны ч тийм жихэн код бичдэг тийм үү тийм. Тэр сургалтанд суугаад тэр тодорхой тэр ажил даалгаврыг хийх чадвартай болчихвол тийшээ барилга барих гэж биш офис суугаад компьютер дээр код бичдэг юм ажиллах. Эсвэл одоо ер нь бол заавал одоо тэр аутсорсинг хийхэд тэр бол байршил дэлхий дээр одоо хаана байгаа байршил бол шиг чухал биш болчихсон одоо заавал одоо Монголд явах шаардлага байхгүй. Тэр Монголдо байж байгаа тэр өөр чадвартай бол тэр ажилд ороод эндээс одоо тэндээсээ цалингаа аваад ингээд ажиллаа хийгээд явах боломж бол байгаа. Гэхдээ энийг бол одоо хэр олон хүнд яаж хүрэх вэ? Яаж олон хүнийг тийм ажил хийдэг болгох вэ гэдэг бол энэ дээр бол одоо цэвэр одоо засгийн газар хүмүүс тийм тэр доороос одоо юу гэдэг сургалтын байгууллагуудаас санаачлалтайгаар бол ажиллах ёстой гэдэг дээр бол санал нэгтэй байна. Ер нь бол ийм ажлууд бол хийгдээд эхнээсээ явж байгаа гэж би ойлгож байгаа. За сая та нэг сургууль хийлээ тийм. За тэгээд одоо энэ юу 10,000 программист хийдэг гэдэг юм тийм. Энэ одоо машин learning юу бий гэдэг энэ чиглэл рүү үйл ажиллагаа явуулдаг одоо олон одоо газрууд бий болж байна. За манай сургууль дээр ч гэсэн одоо Япон руу одоо зарим одоо тийм мэдээллийн технологийн компаниуд хандаад мэргэжилтнүүдээ энд сургаад тэгээд Япон руу ирвэл компани руугаа татаж авъя гэсэн эхнээсээ тийм ажлууд бас хийгдэж явагдаж байгаа. Тэгээд өөр олон компаниуд бас энд сургалт явуулаад энэ үйл ажиллагааг бол хийх боломжтой. Манай сургууль дээр мэдээллийн технологийн сургалтын төв гэж байдаг. Манай мэдээллийн технологийн сургалтын төв одоо аль ч одоо компани газруудаас хандаад ийм сургалтыг хийгээд өгөөч. Ийм манай мэргэжилтнүүдийг чадварыг дэвшлүүлээд өгөөч. Манай ийм мэргэжилтнүүдийг ийм чадвартай болгоод өгөөч гэж манай сургалтын төв бол үйл ажиллагаагаа хийе явуулж байгаа. Тэгэхээр энийг одоо өшөө өргөжүүлээд явуулахад бол төр засгийн одоо зөв бодлого тэгээд дэмжсэн бодлого тэгээд масаар нь ингэж яаж ингэж олон хүнийг хамруулах вэ гэдэг бодлогыг бол гарах ёстой гэж бодож байна. Одоогоор бол яг тийм бодлого гарцсан гэж өөрөө бол олж мэдээгүй байна. Өөр тийм мэдээлэлтэй хүмүүс байвал бас хэлээрэй. Баярлалаа. За мөнхцөг доктортой баярлалаа. Би энэ ташрамд ашиглаад бас өөрийнхөө хувийн мэдээлэл одоо юу гэдэг үзэл бодлоо илэрхийлье гэж бодлоо богинохон. За ер нь бол би нөгөө Тайванд бас доктор хамгаалсан. Тэгээд ингээд Тайванд доктор хамгаалаад манай Тайваны профессоруудыг ингээд харж байхад зарим нь одоо хөгшин профессорууд одоо нэг 50 60 гарчихсан тийм профессоруудыг ингээд харж байгаад англи хэл дээр надад айгу таарав. Тэгсэн мөртлөө ингээд Америк төгссөн ч гэдэм юм уу ингээд Европ төгссөн гэдэг тийм профессор айгу тааралдаг байсан л да. Тэгээд ингээд гайхаад ингээд яад юм одоо гадаад докторид төгсчихэд юм байт юм бол таа гэж бодоод ингээд ерөөхдөө жоохон ингээд хүн амтнаас асуунгууд үгүй энэ ч нэг тохоо үедээ шууд ерөөсөө ингээд хамгийн сайн сурлагатай хүмүүстэй шилээл ингээд улсаас нь мөнгөний төлөөд явуулсан. За одоо 1960-70 оны үед те. Тэнгүүд ерөөсөө хэл хамаагүй зүгээр шууд пад гэдэг сайн сургуультай сайн одоо нэгэл хүүхдээ 10 жилээ төгсөнгүүд нь явуулж ирсэн тийм зөндөө хүүхдүүд байдаг. Тэд нар тэгээд тэнцэнэ очиод Америкт очиод гадаадд очиод тэр шилдэг сургуультай сураад ирэх нь ирж байгаа. Үлдэх нь үлдэж байгаа. Үлдснүүд нь дахиад цаашаа сураад магистраа сураад доктороо сураад тэгээд тэр сургуультай ч юм уу эсвэл одоо Америкта ч юм уу профессор болоод тэгээд ингээд нэг явандаа ингээд ассистент профессор, associate professor тэгээд том профессор болоод тий. За тэгэнгүүтээ буцаагаад ингээд Тайван руугаа хамтраад ингээд ажилладаг эрэх холбоо үүсдэг тийм нэг юм экосистем үүсгэл юм байл л дээ. Тэгэхээр миний хувийн бодол юу вэ гэхээр ерөөсөө уул нь бол ингээд боломж байвал хүүхдүүдийг ингээд магистр, доктор, бакалавр зэрэг бүгднлүүн л уул нь явуулж авах хэрэгтэй байна. Тэгээд тэр хүмүүс чинь ирэх нь ирнэ, үлдэх нь үлднэ. Үлдээд 10 жил, 20 жил, 30 жилийн дараа бүгдээрээ одоо юу гэдэг 10 хүүхд, 100 хүүхд яваад нэг
зуулангийн буцаагаад аваад ирлээ гэж бодъё. Тэгэхээр тэр хүмүүс бол айхтар одоо мэдээж юм хийн. Гэхдээ бүр тийм том төвшөнд юм хийж чадахгүй. Гиснээс тэр 100 хүүхдийн нэг 50 ч юм уу тэндээ үлдээд докторийн тэнцэнэ хамгаалаад, тэнцэнэ ажиллаад, профессор сургуулаа, шилдэг лабораторийн удирдаад яваад тэгээд эргээд холбогдох юм бол 10 20 жилийн дараа, 30 жилийн дараа бүр том хэмжээтэй импакттай ажлууд бол хийгдэх юм байна гэж ер нь бол харддаг. Тэгээ боломж олдвол уулна ингээл явуулжлах хэрэгтэй байна гэж би боддгийн. Тэгээд дээрэс нь угаасаа манай мэдээлэл холбоо технологийн сургууль за бүх салбар сургуулиудын нэг том асуудал одоо манай улс одоо дэмждэггүй бид бүгд мэднэ. Маш олон төрлийн нөгөө нэг одоо янз янзын боловч тэрийг айхтар сайн биелүүлж чаддаггүй. За амраа гараа өргсөн байна. Асуулт асууваарай. Яасан мэнэ? За сайн байна. Яг энэ одоо би доктор сурж ирнэ Японд. Тэгээд яг энд ингээ ирээд ингээд ажиглаад тийм ээ яаж юу нэг судалгааны ажил юу нэг судалгаа хийгээд байгаа юм бэ гэдэг ингээ ажиглаад бас нэг ноу хауг нь авчих гээд тийм ээ их сургуулийн үйл ажиллагаа юм дээр ингээд харж яхад бид нэр монголчууд ер нь их сургуульчлалт ер нь манай монголчууд ер нь нэг л юм дээр их муу юм байна гэдэг би ер нь анзаарлаа. Тэр нь юу гэхээр ерөөсөө дунд чатны менежмент бид ерөөсөө байдаг юм байна. Тэр нь юу гэхээр профессор ч юм уу те менежерийн албад хүмүүсийг эрхэн ажилуулдаг вэ те яаж хүмүүсийг зохион байгуулдаг вэ гэдэг юм бол ер нь манай монголчууд маш муу юм байна. Тэр нь ч бодвол одоо энэ дунд чатны удирд галбан тушаалыг энэ одоо намын томилгоо янз бүрийн юм одоо томилттой холбоотой байдаг баг. Хоёрдугаарт одоо манай энэ сургуулиудын хувьд гэх юм бол одоо профессорууд одоо энэ лаборатори одоо авч явах энэ юм бол бас энэ гадны их сургуулиудтай бол харьцуулахад бол чадвар бол маш муу юм байна гэж би зүгээр өөрсдөө одоо жоохон шүүмжлэх маягтай. Мэдээж одоо гомдог профессорууд өндөр байлгүй баггүй. Гэхдээ зүгээр яагаад Монгол шинжлэх ухааны жоохон ингээд таархан байгаад байна гэхээр одоо ер нь өдөртөх төвшний профессорын төвшний одоо чадамж маань биднэрт их муу юм биш үү гэсэн миний хувийн дүгнэлт. Тэгээд яг сая энд бас нэг хүн юу чатнд бичсэн байна. Гаднаас нь профессоруудыг урьж авчруулдаг тийм ээ. Миний хувьд бас яг үнтэй бас санал нэг байна. Мэдээж бол гадагшаа явуулж сурах нь бол их чухал. Гэхдээ хамгийн чухал зүйл нь бол бид нэр мэдлэгээ одоо өөрийнхөө Монголдо бүтээх нь бол биднэрт бол одоо хамгийн том зорилго болж байна. Тэгэхээр энэ мэдлэгийг одоо энэ Монголдо тийм ээ одоо жишээ нь шүтээс дээрч үт юм уу одоо тийм ангаах дээрч үт юм уу энэ мэдлэгээ энэ сургууль дээр өөрсдөө үйлдвэрлэхийн тулд энэ одоо мэдлэг үйлдвэрлэдэг энэ одоо үйлдвэр лаборатори тийм ээ энэ юм чи өдөртөж явдаг нь хамгийн чухал гэж байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр яг энэ лабораторийг хэрхэн авч явдаг вэ гэдэг энэ одоо соёл гэх юм уу юу гэх юм тийм ээ арга барил юмыг биднээс маш сайн сурж одоо энэ сургуулиуд дээр төлөвшүүлэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэгээд энэ слайдуудыг зүгээр ингээ хальт ингээ харж байхад одоо тоног төхөөрөмжгөл баах юм орж ирж байгаа гэж ярьж байна л да. Тэгээд манай мөнстэй ч гэсэн ялгаагүй бас баахан тоног төхөөрөмж орж ирнэ. Яг юунд хэрэглэх гэж тоног төхөөрөмж аваад байгаа юм бэ гэдэг бол надад бас аюул сонирхолтой байхгүй. Тэгэл маш их гоё нэр. Энэ хин ч хэрэглэхгүй. Тэгэнгүүт энэтэй холбоотойгоор болсон хүчний нөөц гэдэг чинь. Ингүүт яг одоо бид нэр профессор байхгүй бол агсан төвчний одоо юу байхгүй шүү дээ. Оюутнууд байхгүй шүү дээ. Тий? Тэгээ агсан төвч байхгүй чинь тэр мундаг эрдэм шинжилгээ судалгаа явахгүй шүү дээ угаасаа. Тэгээ бид нэр 1000 гаднаас энэ үнэтэй тоног төхөөрөмж зээл тавьж аваад яах юм тийм үстэй. Гэтэл бол энд одоо жишээ нь янз бүрийн лаборатори. Тэгээд өстой юмхнаар юм хийгээд мэдлэгийг бол заавал тэр том тоног төхөөрөмж өгөөч бүтээж байгаа лаборатори байгаа байхгүй. Тийм ээ? Зүгээр хямдхан сенсор аваад тэрүүгээр юм хийгээл мэдлэг бүтээгээл туршилт хийгээл явж байгаа тийм одоо оюутнууд хүртэл байж байгаа байхгүй. Заавал тийм үнэтэй юм гэхгүй. Тэгэхээр энэ мэдлэг бүтээхэд чи ерөөсөн үнэтэй тоног төхөөрөмж мэдээж авах шаардлагатай тийм салбар илүү хийх боломж мэдээж байлгүй л яг. Гэтэл ер нь эцсийн дүндээ ер нь яагаад энэ бидний мэдлэгээ бүтээж чадахгүй юм гэхээр ерөөсөө энэ чадвар биднэрт дутуу байна тийм. Чадвартай байна.
яг удирдах шинжлэх ухааныг бүтээх лабораторийг авч явах чадвар биднэрт байгаа юм болов уу гэж хардیں۔ Тэгээ яагаад энэ одоо чадвартай залуучууд маань энэ лабораторийг удирдахгүй юм гэж чадвартай хүмүүс нь харахад яг би зүгээр гэж хараад байна. Гатгшин гараа явчихдаг. Өндөр цалинтай ингээд тийм чадвараа ингээд үнэлж байгаа газар ингээд ажиллаж идэг. Тэгэхээр энд ерөөсөө юу вэ гэхээр мөнгөний л асуудал. Хэрвээ хүнд ингээд хангалттай цалин өгөөд амьдрал арга эртээ санаа зовхон цалин авах юм бол хүн сэтгэлээ зөөрүүлээд энд судалгаа хийх суух болохгүй. Яг судалгаа хийнэ гэдэг чинь шинжлэх ухааны төлөө судалгаа хийнэ гэдэг чинь өөрөө юу гэсэн үг юм бэ? Одоо хамаг юм хаяалт хин бүх юмаа зарцуулж шүү дээ. Одоо бидний бүгдээрээ л их сургуулиар дамжаал явж ирсэн. Багш нар бол тэнд ингээд шүн өрөө болт суугаал тийм ээ. Одоо юмаа хийгээл ингээд байж дээ тийм ээ. Тэгэхэд өнөөдөр одоо цалин амьдралтаа хүрэхгүй бол тэр одоо мастерч вэ, докторч вэ, профессорч вэ тэр хүн бол тэгж судалгаанд 100% одоо юмаа зарцуулж чадахгүй. Одоо Монголд бол нөхцөл байдал тийм байгаа шүү дээ. Бид нар бүгдээрээ л Монголд байж үзсэн. Яаж процесс явагддаг вэ те цалин хөлс ямар байдаг вэ бүгд л мэдчихэж байгаа шүү дээ тийм ээ. Яаж амьдралаа болгодог гэх тийм ээ. Тэгэхээр яг зүгээр төр зэсгээс бол бид нэр яг янз бүрийн тийм төр зэсгийг харах би бол ёсгүй гэж бодож байна. Бид нэр харин төр зэсгийг залах хэрэгтэй гэж байна. Бид нэр ийм байх хэрэгтэй. Бид нэр ингэмээр юм. Бид нэр залж хэлэхгүй. Тэнд одоо усын хурлын гишүүн тэр сонгогдсон ус төрч хүн наад шинжлэх ухааныг бол эзэж хөгжүүлэхгүй л хэвгүй. Бид нар мэдчихгүй байсан. Тэгэхээр бид нар бол өөрсдөө саналаад бид нар ийм баймаар байна гэх юмаа тодорхойлж иж бид нар өөрсдөө төлөө дуугарч иж өөрсдөө энэ өөрсдөө авах уу гэж байна. Тэгээд нөгөө талаас энэ эрдэм шинжилгээ хийгээд одоо бүх сонирх яагаад сонирхгүй юм гэхээр эргээд энийг хийгээд хитэн төгрөг яаж олох юм бэ маш тодорхой. Тийм Монголд энэ мэдлэгийг бүтээсэн мэдлэгээр одоо хитэн төгрөг яаж олох юм бэ гэдэг нь бас тодорхой. Тийм. Тэгэхээр энэ юмнуудыг яг бас ингээд би жоохон зохион байгуулалт ирсэн байж магадгүй шүү. Тэгэхээр яг миний бодлоор нэг иймэрхүү проблемууд байх шиг байна. Тэгээд яг одоо уруу хийсэн илүү баярлалаа. Өөрсдөө жоохон ихтэй хандвал яасан бэ гэж би зүгээр бас дотроо тэгж бодож байна. За ойлголоо. Яг зөв баярлалаа Батбаяра. За манай Батбаяр бол одоо Робконы түүхэнд бол маш олон ялалтыг байгуулж ирсэн хүн байгаа. Тэгээ манай сургуулийн төгсөгч тэгээд орж ирээд өөрийнхөө бодлоо хуваалцсан баярлалаа. Тэгээд Японд одоо докторийн сургалтанд чинь амжилт хүсье. Тэгээд яг л саяны Батбаяр ярьж байгаа шиг Батбаяр Мөсийн багш ярьж байгаа шиг одоо Монголд байгаа бүхэл одоо технологийн сургууль ер нь бүх дээд сургуулиудад байдаг шалтгаан бол одоо хэцүү хүнд байдал бол цалингийн асуудал тэгээд дээрэс нь материалын бааз яг ингээд нэг олоод ирдэг тохиолдлууд байна. За тэгээд харин тэгээд яг л сая хэлснээр хайхтар тоног төхөөрөмж оруулж ирээд хэрэглэгдэхгүй байх тохиолдол их байдаг гэдэг. Тэгэхээр тэрийг нь удирдах явуулах хүн ажиллах авч явах хүн бол одоо профессоруд байдаг. Угаасаа яг чарахгүй. Ер нь бол том сургууль гэдэг бол одоо мундаг сургууль гэдэг бол зүгээр хэдэн одоо мундаг профессоруудын л нэгдэл юм байгаа юм л да. Ер нь бол профессорууд байхгүй бол тэр сургууль бол зүгээр яг нэг бакалаврын сургуульд сайн явуулдаг сургууль болж хувирдаг. Шинжлэх ухаанд суурилсан, шинжлэх ухаанд инновацлог юм хийж чаддаг, судалгаа хийж чаддаг сургуулиуд бол ерөөсөө сайн профессорууд дээр л тогтож явдаг байгаа. Тэгээ монголчууд одоо энэ чиглэл рүү орох гээд одоо зүтгэж जैन тэгээ явж ил байна. Тэгээд үнэхээр нөгөө нэг засгийн газраа хараад бол ер нь бол дахиад мэдгүй 10 20 30 жил бол явах байх гэж би бодож जैन. Тэгээд тэрнээс өмнө одоо бараг өөрсдөө л юм бодож хийхгүй бол болохгүй юм байна гэдэг дээр бас би санал нэгдээд байгаа шүү Батбаяра. За өөр асуух зүйлс байна уу? Сайн байна уу? Би нэг өөрийгөө танилцуулаад яаж би шүүсийн багш Жамбалд орж байна. Одоо юунд Японд төгсөж ирээд Японоос төгсөж ирээд 8 жил шүүст багш хийгээд одоо эргээд Японд нэг сургуульд бас нэг юугаар багшаар бол ирчгээд байж байгаа. Тэгээд юуны өмнө энэ science community-г тодорхой хэмжээгээр бий болгох гэж оролдож байгаа. Одоо энэ хичээл зүтгэлийг бол талархаж дэмжиж байдаг. Тэгээ миний хувьд ярьсан юмнуудаар бол бүгдээрэн дээр нь нэмээд хэлэх юм бол байхгүй. Санаа бол адилхан. Яг нэг ялгаа
харж яг зүгээр хэрэгж хэсгийг мэдэхгүй. Гэхдээ одоо сайенсыг бол бид нар одоо community байгуулж одоо шинжилгээ ухааныг хөгжүүлэхийн тулд бол их бага наснаас нь илүү хэрэгтэй байдаг юм байна. Тэгэхээр одоо Японд бол жишээ нь энд бол Японоос орж байгаа зөндөл юм байна те. Тэгэхээр нэг бага сургуулийн хүүхдүүдийг бол одоо яг нэг сайенст одоо танилцуулах зорилгоор маш тийм олон тооны одоо музей байт юм уу, тийм одоо цэцэрлэг паркийг бол айгүй их байгуулдаг. Энэгээрээ сонирхлын татдаг. Ингэснээр одоо сайенс сонирхох одоо нөгөө илүү одоо боловсрсон хүмүүжлтэй ийм хүмүүсийг бий болгох ийм арга талын нэг бас юу юм болов уу гэж бодлоо. Энэ бол яг миний санаа. Юуны загарчсан докторийн хэлсэн дээр бол ярихад нэг 10 жилийн өмнө намайг төгсөөд ирэхэд бол 14 оны үед үлээ шүтээстэр нэг кластерууд байгуулж исэн санаж гэнэ үгүй, нэг 10 хэдэн кластер байгуулад ихтэй сургуулиудаас нийлүүлээд тэгээ тэр бол яг тийм бас их амжилттай бол явагдаж чадаагүй. Хэдэн лабораториудад нэг тэрбум төгрөгийн одоо багаж тоног төхөөрөмж тавиал дөрөвний хэлснээр бол яг л хүнээ бэлтгэлгүйгээр багж аваад тавьчихсан учраас музей үзмэр бол 5-6 жилийн дотор байж лаана л да. Тэгээ яг миний ярьж байгаа зүйл бол мэдээж ашуусыг бол төлөөлөхгүй. Зүгээр яг хов хүний талаас нь бол харахад ийм юмуд бол зөндөө байсан. Хамгийн том саад бол мэдээж улс төр, тэгээ мөнгө энэ бүх байгаа. Тэгээ бидний хувьд бол одоо хийж чадах юм бол одоо багаас нь л эхлээл зад сургууль одоо яах юм бол доо л гэж бодож байна да. Өөр яг одоо дэвшүүлэх санаа бол алга байна да. За баярлаа. За баярлаа. Жамлт орчоо. Баярлаа. Тийм одоо за би бол энэ дээр бас өөрийнхөө саналаа хэлчихье гэж бодлоо. Тэгээ хүүхдүүдийг багаас нь сурах нь зайлшгүй зүйтэй. Ягаад гэхээр одоо ингээд харж байхад ингээд нэг Unix, Linux, Python одоо юу гэдэг ингээд нэг компьютерийн одоо ингээд том хэрэглэгдэж байгаа програмууд байна шүү дээ. Энэ програмуудын фаундеруудыг ингээд харахаар ерөнхийдөө ингээд нэг нөхдүүд байгаад байдаг. Тэгээд тэдний ингээд биоэдрийг хараад ярьслаа тэр нь сонсохлоор багтаа угаасаа л яг компьютерийн ард сууж байдаг гиг гэж байдаг байсан тийм. За одоо гиг гэж нэрлэдэг. Гиг хөдөл байдаг байсан гэж байгаа байхгүй юу? Яг л тэргэл ярьдаг. Тэгэл би ч ерөөсөө гиг байсан, хүмүүс намайг барыг тоодгүй байсан гэх нэг тийм яриад л иждэг. Тэгэхээр эн чинь яг үнэхээр тэр хүүхдүүд багасаа л тэр компьютерийн ард сууж, компьютер гэдэг юмтай нөхөрлөж, найзалж тэ учрыг олж явсны үр дүнд их сургуульд орсныхаа дараа ч юм уу, үедээ ч юм уу энэ шинэ одоо том одоо програмын хэлүүдийг зохиож бүтээж ирсэн байна гэдэг. Тийм. Тэгээд одоо ер нь ингээ харж байхад яагаад вэ? Facebook-аар ингээ айгүйх тийм айдууд орж ирээд байгаа юм л да. Тэгээд тэрэн дээр нь болохоор ингээ my kid ч гэдэг юм уу doesn't play гэдгийнх нь оронд юугийн солиод code биш. My kid plays нэг тоглоом гэдээ бичиж чам. Тэнгүүдээ тэрний хооронд plays гэдгийнх нь оронд нь code гэж бичиж байгаа. Тэнгүүд санаа нь бол яг хүүхдүүд одоо тоглоом тоглож байгаа оронд код бичдэг болгоё гэсэн ийм нэг том одоо яваадах шиг байна. Тэгээд энийг бас бид нар бас хэрэгжүүлээд онлайн төр хичээлүүдийг ашиглаад онлайн сургалтууд ашиглаад хүүхдүүдийн кодонд ийм багаас нь дуртай болох ажлыг бол явуулахад бол нэг тийм айхтар том одоо юу гэдэг засгийн газрын дэмжлэг нэг шаардлагагүй байх гэж бодож байна л да. Энийг бол одоо нэг сургууль ч юм уу нэг компани дэмжиж явчихад болох зүйл гэж бодогдож байна. Тэгээд сайн сургалтын материалаа бэлтчих хэрэгтэй байгаа. Тэгээд бас нэг тийм урамшуул маягийн юм тэмцээн зохиох хэрэгтэй. Тэгжээж тэр хүүхдүүд манаас сонирхолтой оролцож үр дүн гаргах гэж би бодож байна. За яг энэ дээр бол манай салбар дээр манайх ч бол ангаахын салбар л да. Тэгвэл ангаахын салбар дээр би бол геномикс тал дээр илүү орж ажилладаг учраас яг энэ тал дээр нөгөө big data-гийн боловсруулалтан дээр одоо биднэрт бол жишээ нь нөгөө суур одоо тийм хамтран ажиллах тийм хүмүүс бол айгүй хэрэгтэй байдаг манай салбар дээр. Тэгэхээр энэ талаар бас бодож л явдгийн. Тэгээд яг одоо өөрөө бол яг суур байхгүй учраас сайн орж ажиллаж чаддаг юм аа. За баярлалаа. Баярлалаа. За одоо ингээд доктор Зарцмаас өөр нэмж мэдээлэх одоо хэлэх зүйл байна уу? Байхгүй бол одоо өөр асуулт норсгтос байхгүй бол ерөөдөө хэлтгэлээ лайва ингээд дуусгая гэсэн санал байна. За доктор Зарцманд баярлалаа.
За мөх зэрэглээ миний зүгээс гэсэн үү тий. За тэг би өөрийнхөө тэг бэлдсэн слайдыг ерөнхийдөө ярьлаа. Сая тэгээд сургуулийнхаа одоо ямар мэрэгчлэтнүүд бэлтгэдэг, ямар түүхтэй вэ? Ерөнхийдөө бас нэг сургуулаа танилцуулах байгаа слайдууд тав хүндээ шеэрлээд гүйлгээд байлаа. Тэгээд та нар тэндээс үйл харсан багтай. Ер нь бол сая саналаа хэлсэн хүмүүсүүдтэй бол ерөнхийдөө санал нэгтэй байна. За Монгол Улсын их сургуулийн хувьд бол би яг энэ судалгааны баг бүрдүүлэх, судалгаа хийх тал дээр бол одоо Монгол улстай тэргүүлж яваа гэж боддог. Тэгэхээр бол энэ судалгааны баг, профессорын баг бүрдүүлэхтэй энэ ажлууд бол одоо нийтдээ шүтээстээр ч гэсэн ерөнхийдөө одоо бид нар байгуулна гэд эхнээсээ бас байгуулагдаад судалгаа профессорын лабораториуд бас ажиллаж байгаа шүү дээ тийм. Яг тэрийг өшөө яаж сайжруулах вэ? Яаж дэлхийн түвшинд хүргэх вэ гэдэг л асуудал байгаа. Тэгэхээр яг хувийн одоо юм байгуулна гэдэг яг мөнх жаргал төр яг тэгээд бид нар тал талаасаа ярилцаад болох байх л та. Яг тэр 14 онд тэр юм дээр шүтээс дээр ч юм уу тийм кластер байгуулагдчихсан хэсгийг бол би бол мэдэхгүй байна. Тухайн үед бол би гадаадд байсан. За баярлалаа доктор Загарчсан тий. Доктор Загарчсандаа амжилт хүсье. За баярлалаа бүгдэнд нь. Тэгээд дараа уулзцаая. За баярлалаа.